Аним эхлэхэд нэгэн тосгонд алдаг гарсан байх ба иргэнийх нь хэлснээр энэ удаагийнх 6 дахь нь юм байна. Энэ үед тосгоны захирагчийн өрөөнд нэг нөхөр тосгонд яалтчгүй Ёмо ногдож байна. Ёмо гэдэг нь хүссэн үедээ нас хөөс харгалзахгүйгээр энийч дүрд хуурч чаддаг, хүний гиз дотрыг нь иддэг, чөтгөрийг хэлдэг. Иргэд нь чи Ёмо, би Ёмо гэдэл хөл толгойн олдгоо байж. Аргачгүй дээ хүний дүрд хувирдаг болохоор яаж ч мэдхүү дээ. Замраагүй байдлыг эвдэж тосгоны ахлагч иргэдтэй Клеморыг авчирхаар загтал бичсэн ирж байгаа. Гэтэл хүмүүс нь шуугилдаж адилхан л чөтгөр гэж илд дургуутсан боловч өөр арга үлдээгүй тул тэгсгээл хурал тар. Тосгоны гудмаар Раки гэх хүү ах дээрээ гүйж ирэх бөгөөд нэг сарын өмнө ах トゥ хоёр аав ээжгээ Ёмод алдчихээ хөрхий. Иргэд Клеморыг харахын тулд бүгд гадна талбай дээрээ үзүр үзэх гэж байгаа юм шиг л цугласан байна. Энэ үед бид ч гэсэн анхудаа түүнтэй танилцсан. Тэр бол бидний гол дүр Клэр. Гэхдээ нэрийг хэлэх болоогүй л дээ. Яа. Клеморууд бүгд эмэгтэй хүмүүс байдаг. Тэд мөнгөн нүдтэй болохоор мөнгөн нүд шулмнууд ч гэж бас дууддаг. Гэхдээ аврахаар ирж байхад чинь одоо хүмүүсийнх нь харилцаа хандлагатай яг юу вэ мууханаас. Тосны дараа Клэрт мөнгөө шалгаад үзнийг өсөндөө тоолоод ав гэтэл үгүй би мөнгө авдаггүй. Араас ирэх хүнд мөнгө өг. Би Ёмотод тулдаад өгчих юм бол төлөх хэрэггүй шүү гэж хэлээ. За тэгж хэлчихэд гудмаар алхаж явж байтал тосгоныхон бүгд айжгүй л дээдл. Нэг чөтгөрөн ч гэсэн өөрсдийн тал байхад баярлдгүй мүү амар сонио. Раки хүү Клэрээс айхгүй сонирхоод араас нь гүгээд очтол цавчуулан гаалтна. Гүрнээр ирээд Клэрээс сэлмээ зоогоод газар суусан чинь хүүг хараачтэй ёо. Раки Клэрийг шалгаагаад ядаргаа болоод сууж байсан чинь хоол идэх хонхон дуурайд цуг олох уу гэж асуусан чи явсангүй. Тэртээ гүгээд иртэл нэг нөхрийн гизэг нь ухчихсан хажуунаас нь ах нь чи ирчихүү гээд гараад иртэл ахын дүрд Ёмо орчихсон. Хамгийн анхны хохирогч нар нь тэдний аав ээж нар байсан юм байна. Тэгээд Ёмо ахын бид орчихсон юм байна л та. Хуурж байх зуртаа энэ тосгонд уул нь удаа нуугдаж хүмүүсээр хоолно гэж бодсон боловч шулам дуудсан болохоор нуугдах шаардлагагүй гэж үзээд өөрийгөө ил гаргаж байгаа юм байна. Хүү бас хөөхөн мөчөөгөө өгөхгүй саргунаж байгаад нэг сайхан хосуулаад ав. Клэр хан цөмлөөд орж ирэхдээ шууд нэг гарыг нь таслана. Анх ирэхдээ Ёмогийн үнээр энэ хүүхдээс үрдэж байсан болохоор ойрхон л байгаагаас ижилээд дагаад хүрээд ирсэн нь байгаа онцжээ. Яг ихийн зургуул Клэр нөгөө гарыг нь тастаад голоор нуваагаад тагна. Үхэхдээ бас амин өршөө гээд байгаамаа дурах гэж. Дүр солигдоход Клэр явсан байх ба хүү элсэн талхаж байна. Хүсэл зорилгоороо араас нь дагаад явж байгаа юм болов уу гэж бодтол тосгоныхоо хогийн гарууд бүр хөөцөн байвал яах вэ? За бас алчгаагүй яама тий. Тэгэд хөөрхөн амтаа арга үгүйдэд шулмын араас эсэн дунд алхаж яваад л тамирдаа дунаад өглөө. Сэрээ тартал буудлын өрөөнд хэвтэж байна. Нэг ахгүй хоолунд бариад ороод ирнэ. Клэр буудлынхаа мөнгөний төлөөд энд аваад ирчих. Хүү орноосоо босоод түүний хүмүүсээс сурлаж явсаар байгаад ойд байгаа гэсэн мэдээлэл аваад эртэл өөр нэгэн шулам зогсож байна. Хүү түүнийг өөрийг нь аварсан гэж андууран баярлалаа гэж хэлдэг. Хүүд хандан чи ганцаараа явж байгаа юу? Клеморч гэсэн бидэнд сэтгэл зүрх гэж байдаг юм гэж хэлэхэд шулмнууд өөрсдөө хизээж Клемор гэж дууддаггүй санаад чи биш байна гэж аав. Шулмын дөрд хувирсан Ёмо үнэн дөрхөө илчилж хүүг барьцаалаад гараад ир гэж шахна. Ёмо сэлмээ өөрөөсөө хол шид гэж хэлтэл Клэр шидчихнэ. Тэр мөчийг нь далимдуулаад гүйж очоод гидцийг нь нэвт бүлнэ. Бүлээ близ. Ирчэндээ сэлэм рүү нөхөрснөөч мэдэхгүй. Цаадах чи яах вэ? Сэлмээ барьж аваад хамгийн сайн чаддаг юм аа л хийнэ. Гидсэндээ зоогцсон гарыг нь сугалж аваад Ёмогийнхаа чадвараар амьд үлдэнэ. Гэхдээ энэ Ёмогийн хүчийг удирдсанараа бас төлөөстэй. Тэр нь бол мэдээж өөрөө Ёмо олж хувирах. Хүү 2 удаа амийг минь аварлаа, баярлалаа гэж хэлтэл юу гэж хүлээж авах вэ? Би сэлмээ шидийг шидээгүй, буруу ойлгох хэрэггүй. Чи тосгоноос хөөгцсөн бидтэй. Миний хоолыг хийж өгч байгээд хамт аялдахаар болно. Клэр шулан болохоос ч өмнө бас түн шиг зүйлийг үзэж тоосон юм шиг байна. Тэд аян замдаа гарчээ. Ракигийн гидсэн хонголцож дуурахад Клэр сэлмээ шидээд л хан хийн. Гэхдээ нийлсэн сүлд матар арай юу? Энэ матар мөмстэй. Хүү BBQ хийх гэж ажилдаа орно. Клэрт нэг мөч өгөхөд 2-3 азтаа болоо гэж авдээ. Бүр 7 хоног хоол ундгүй явж чаддаг л гин шүү. Клэр хоол идчихэд яваад өглөө. Түүний нэг нөхөр хүлээж байх ба нөгөө мөнгийг нь араас нь ирж авдаг. Мөн дээрэс нь даалгавар өгдөг хүн байна. Тэр түнд хар карт өгнө. Энэ хар карт нь хяналтаа алдсан шулмнууд нь өөрийгөө устгуулахыг хүссэн шулмдаа дамжуулж өгдөг. Байгууллагад цуг өссөн найз шулманд явуулжээ хөө. Маргааш нь дахиад нэг тосгонд ирчихсэн хүмүүс дахиад л нүд үзүрлээстэй. Өрөө байгаа юу гэж асуудал ресепшн нөхөр буулгахгүй гэж хэлж чадахгүй мөнгөнөж байхад нь Клэр би үлдэхгүй. Энэ хүүл ганцаараа хонно гэж хэлнэ. Шатан дээр нөгөө мөнгийг нэрж авдаг нөхөр ирчихсэн. Мэдээлэл өгөхгүй ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг баахан тойруулж байгаад яваад өгнө. Угаасаа нэг хэрэгтэй юм ярьдгүй юм дөө. Хүү шулмд санаа зовоод араас нь гүгээд очино. Түүнд ер нь яг олж очиж чадахгүй газар гэж яг байна уу? Энд өмнө нь ярьж байсан хяналтаа алдсан хар картыг явуулсан найз нь байгаа юм байна. Дөгөө тартал энгийнээрээ байж байх ба арай гэж дэсвэрлэж байгаа хурдан дуусгаад өг гэж гуйлаа. Клэр ямар ч хэрэгэлзээгүй дуусгана. Түүнийг ч гэсэн хизээ нэгэн цагт ийм хөв тавилан хүлээж байжээ. Сүүнд бас нэгэн аллаг гарчээ. Санварт нь цуглаж алгын эзнийг олох ёстой. Тэднийг л дуудах ёстой гэж шивнэлтэн. Мэдээж Клэрийг шүү дээ.
За гэлэр чихлэхгүй юу н глэмор л дутах гэдэг шиг байна. Нөгөө зоос хураагч цонхор нөхөрч ирж гисэн ариун хот Рабонод захиалга ирсэн. Гэхдээ нууц даалгавар. Тэр хотод нь шулуунуудыг оруулахыг хориглодог юм байна. Гэлэрт гадна талаасаа хүн шиг харагдуулах Йомогийнх нь хүчийг нуух хүрлнүүд өгөх бөгөөд тэр нь ракета ихчдүү болж дүр эсгэж хотод орохоор төлөвлөн хөдлөнө. Үрэлнийх нь сөрөг нөлөө нь Йомог мэдэрч чадхаа болдог. Тийм болохоор яг өөрийнхөө зөв сонгоор олох шаардлагатай тулгарна да. Маргааш нь үрлээ идчихсэн гэлэр буудалд орохоор болондоо Раки бүр нүл баяр заяа. Гудмаар алхаж байгаад хүү та үнэхээр л хурдан өөрчлөгдөх юм а гэтэл ажлын байрын байдлаас болоод жүжиглэх шаардлага гардаг. Хүсвэл би бие үнэлэгчч байж чадна шүү гэж хэлдэг. Хүү улаагаастай бас л ир юм гэсэндээ. Сүм дээр ирээд хамгаалагчд нь пайзаа үзүүлээд ажилуулахаар ирлээ. Санмартан дээр очиод код нэрээ хэлтэл шүн хөл орой тогтоочихсон байгаа. Гэхдээ шүн уулзъя гэж хэлээд ажилласан болоод явуулна. Энэ баримлыг нэг хараад авчаарай заяа. За тэгээ Санмартантай болзоотын бор толгой дээр уулзах гээд цонхоороо гараад дигдэж очиод уулзнаа хөө. Орой болгон л нэг хүн үхээд байгаа юм байна. Санмартан хэд ч хамаагүй төлөх учраас асуудлыг шийдээд өг. Гэлэр нөгөө алдарт үгээ хэлнэ. Мөнгийг араас хүн авахар ирнэ. Хэрвээ би өвхөл төлөх шаардлагагүй. Гэхдээ нэг зүйл нэмэгдсэн байдаг. Хэрвээ би өвчихвөл надтай хамт яваа хүүг асарч халамжлаад өгөөрөө гэд хэлнэ. Бас л кул байгаа сте. Санмартан гуйлтыг нь хүлээж аваад гэлэр гараад явж байтал худаг ирээ зогч. Харуулын салааны хоёр нөхрөө эргүүл хийж яваад халдагч гэж бодоод дайрна. Зевсгийн эрдмээрээ тэр хоёрын ирүүг нь ангаатлах гайхуулж ягаад л буудлуугаа гүгээд одондоо. Маргааш өглөө нь буудалд шүн таарсан хоёр шалгалт хийхээр орж ирнэ. Энэ үед хүү жинхэнэ амби боё цаашаа жүжиглэж гайгүйхэн өнгөрлөө. Орой болж сөмрөөгүйж байтал нөгөө хоёр дахиад л гараад ирнэ. Шаврын хаалтуудаа гэж нэрээ. Тэгэд яг вдэ гэлэр хөнгөн л күлээ барьж ядан аргалж байтал цөм дотроос орилох чимээ гарч тийшээ хурдлан орно. Нөгөө үрэлнийх нь нөлөө сайн гараг болохоор Йомог сайн мэдэрч чадахгүй байдаг. Хойноос нь нөгөө эрг хөөгд ороод иртэл Йомо усарч гарч ирээд дайртал гэлэр урдуур нь ороод шархав. Нөгөө хоёр чинь анх удаа Йомо харж байгаа болтоо хараад бүр шок. Тэр хооронд Йомо дахиад л дайрна. Манай хүний тулааны мэдрэмж бол тулцсан юм өө. Нэг харуулыг нь өшгөлөд холдуултал яг тэр зайд нь дайралт ирж байгаа юм чинь. Том биетэй харуулн сэлмээрээ дарж очоод сэлмээ нэг том савтал хуг. Мөн л тэр харуулыг аварчгаад эндээс зүхтаа гэж хэлтэл өөрөө нөгөө гарынхан сарвуунд нэвцэлбүүлчихнэ. Газрын гайнуудаа гэж. Гэлэрийг нэвцүүлбэж хайчгаад нөгөө хоёр дураагт руу дайрах гэтэл харуулын нэмэлт хүч ирэх дуугаар Йомогоо зүхтаад алгуулна. Том биетэй харуул жижигхэн хажууд бол хамаагүй гүн чанартай. Миний амийг аварсан хүн нь хагас чөтгөр байсан ч хамаагүй гэж хэлээд имжлэгээр авчирчээ. Хүү үлээд л тэр хинээс ч илүү их сайхан сэтгэлтэй хүн чанартай гэдэл усан нүдлээд түүний төлөө залбирна. Гэлэр 2 өдөр унтсан байлаа. Йомогийн дайралт одоо гэрчтэй болсон болохоор шулмыг нуух шаардлагагүй болсон. Гэлэр шууд бүх Санмартны өмнө гарч ирээд нэг нэгээр нь Йомо мөн эсхийг нь шалгав. Хамгийн сүүлд үлдсэн хүн нь захиалга өгсөн Санмартар байдаг бөгөөд түүнийг л байх ёстой гэж бодтол биш байлаа. Бүгд бүр гайхаад байж байтал нэрийн мөрөглийн дахимд нэг цогцос байсан штэ. Тэр цогцос болоод хувирчихсан гэж бодоод гүйтэл нөгөө цогцсных нь хажууд Раки амандаа бутамжчихсан. Нөгөө баримлаа харууд зогсож байсан чинь Йомо сэргээд босоод ирлгүй яах вэ? Хүүг шууд алхаар дайртал гэлэр амжин ирж хамгаална. Йомо дахин дарахаар далах үед Раки газар унаад Йомо түүнлүү үсрээд шууд алах гэтэл том биетэй хамгаалагч энэ удаад түүнийг аварна. За тэгээд энэ удаад хамгаалагчид овоо бэлтгэлтэй болсон бол та нэг гарыг нь таслаад 3 утга зоогоод амжина. Бас хөөрхөө. Ингээд харуулууд түүнийг саадуулж явах хооронд гэлэр дайрсаар л байна. Гэтэ түүнд хүрч чадахгүй байлаа. Нөгөө Йомо ч бүр том биетэй харуулын лонг суурдыг нь барьж аваад савж гарна. Гэлэрийн шархан сэтэрч жижиг хутх нь хуугарч унахад Раки баримл руугаа гүйж том биетэй харуулаар гэрлэр лүү шидүүлнэ. Баримл дайралтыг нь хааж хагарч унахад дотроос нь түүний сэлэм гарч ирнэ. Сэлмээ энд нууцсан байсан байхгүй юу? За тэгээд нөгөө байдал өөрчлөглөө гэж бодол гэлэрийн шархан сэтэрсэн байсан болохоор би энэ нэг л дийлэхгүй нэг завчилтаар толгойг нь авах гэтэл Йомо үүнийг нь анзаарчихсан оронд нь нэг гараа өгчгөөд тавлаж гарна. Үлдсэн гарынхан хурууг сунгаад дахиад гэлэрт зоож өргөөд газарт савна. Том биетэй харуул хурууг нь таслаад дайрч байгаад өөрөө зоол. Харуул бидээ зоогдсон хуруунуудыг нь хөдөлгөлгүй барьж байхад араас нь гэлэр үсэрч гарч ирээд дуусглаа гэж бодтол Йомо нөгөө гараа оронд нөгөнө. Йомо сэлмэнд нь албаар зоолгоод хазах гэж дайрахад гэлэр Йомогийнхаа хүчийг ашиглаж маш амархан толгойг нь авна. Үүний үр дүнд тэр буцаж хуйрлаа зогсоож чадахгүй байлаа. Том биетэй харуулыг хувирхаас минь өмнө намайг хурдан дуусгах гэж хэлэхэд харуул бие бэлдэж Раки харин бүх сэтгэлийн үгээ урсгаж гарна. Миний хайртай хүн болгон Йомо далагдсан. Би чамайг алдмааргүй. Хэрвээ өөхөх гэж байгаа бол намайг цуг дуусгах гэж хэлэхэд гэрэл цэцэж тэр эргээд хэвэндээ орно. Маргааш нь том биетэй харуул Раки хүүд сэлэн бэлэглэн харин гэлэрт үхэж болохгүй шүү хэмээн захиж тэд аялалдаа дахин гарав. Нэгэн шулуун тосгонд Йомо устгаж дуусгаад тосгоны дарга төлбөрөө бариад иртэл өөртөө үлдээ араас хар хувцтай хүн юм түүндэг. Хэрвээ андуурч өөр хүнд өгвөл тэр тосгоныг Йомогийн арив сүрүүлдэг гэж
дуусан юм байна шүү. Гэт айлгаад яваад өгнө. Жохон ган гэнэ заяа. За ажиллаа дуусчихад явж байтал хар хувцастай нөхөр эндээс 2 өдрийн зайд Тёг их тосгонд очиж дараагийн даалгаврыг өгнө. Мөнгө хураагч нөхөр түүний тухай ийхүү биднэртэй буу хаална. Энэ шулмыг үли ялыг нэмсэглэх Тереса гэдэг юм байна. Тэгэл болов. Гэхгүй юу те. Тэр нүрэндээ ямар ч сэтгэл хөдлөл гаргадаггүй. Ер нь л маш дотгошоогоо байгууллагын бүтээсэн 77 дахь киломор 182 дахь дайчин. Ямар ч хүн чанаргүй цэвдэг тулсан бүх дайснаа устгадаг. Одоогоор байгууллагад хүчний зэрэглэлээр нэгт ордог шулуун. Тё тосгоны хаалгаар орж ирээд л шууд хүмүүсийг 1-2 гэж тоолоод хядаад эхэлнэ. Иргэдэн бүр яаваа юу болвоо шулам энгийн хүмүүсийг алж байна гэж орилдоод бужигнээс гарна. Гэхдээ яг сайн анзаарах юм бол энэ өгч байгаа хүмүүсийн цус нь ягаан гарч байгааз. Дөрвийг дуусгачаад цаашаа хартал 2 нөхөр шууд юм олж хөрнө. Би гэхдээ юмнуудыг өдрийн цагаар хувирдаггүй гэж боддог гэсэн хэрэг. Тэгсэн чинь харин хувирд юм. Тэр хоёр яах вэ? Ингээл дуусна. Бадрангуй шүгийн маань өө яана нэг үлдээч гисэн байна гэдэл олны зүг харааж хэлж байснаа. Нэгэн бяцхан охиныг тэрвэрсэн хүний ард шижиж очоод шууд голоор нуугаад тайчих. Ажлаа бол үнэндээ ялцуулдаг гаг штэ. Тухтай оронд хэвдэж чадахгүй элдээ наалд сууж байж тухай олж байгааг нь харахад шулмнууд хэр эргэр хийж хэцээр дээр хийдэг гэдэг шиг амьдралын хэцүү нөхцөл дасан зогссон байдлыг харуулж байгаа юм. Маргааш нь тосгоны ахлагч мөнгөө бариад ирэхэд нь нөгөөг л хэлнэ. Одоо барыг бүгдийг чийдэлсэн биз дээ. Шулм явах гэж байтал нөгөө охин нөмөргнөөс нь зуураад ав. Нөмөргөө суг татаж аваад юу вэ чи аавынхаа өшөөг авахар ирээ. Гэхэд тосгоны ахлагч үгүй дээ. Энэ охин ярьж чаддаггүй болохоор яг яах гээд байгааг нь мэдэхгүй юм. Төрсөн хүүхэд нь биш төвний хүчээр дагуулж явдаг байсан. Энэ охин айгүй өрөвдөлтөй нөгөө үхдэг ямогийн амьд тоглоом нь байсан заяа. Зодуусаар байгаад бэн бүр шах сөрвөр дүүрчихсэн охин босч ирээд энэ удаа бүр хөлнөөс нь тэврээд ав. Шулан бүр өшгөлөж унгаагаад битгий андуураад байгаараа би ажиллаа хийсэн л төдий. Охин шантралгүй босч ирээд ойрцтол дахиад өшгөлж ажихаа орхиод явна. Орой болж тосгоноос гараад явсан байх ба хэсэг буудлаж байсан газарт нь охин дагаад хүрээд ив. Шулам алан тална гээд лайлгаж байтал модон дотроос чимээ гарч нэг нөхөр үсрээд буугаад иртэл хүн байлаа. Охиныг булаахаар мөрөн дээр нь гараа тавьтал тас явчих. Энэ цавчуулдаг нөхрийн царайг нэг сайн хараад авраа заяа. Жинхэнэ үзэм гөлөг бай. Үүнээс хойш энийг шууд гөлөг гэж дуудана. Яатг. Энэ нөхдүүд уулын дээрэмчдийн бүлэг байх ба яг энэ мөчөд шулмаа сайн. Толгойлогч гээд нэг нөхөр нь харин биднэрт нэг чухал мэдээллийг хэлнэ. Шулмнууд энгийн хүнийг гэмтэх бүр цаашлаад хороож болохгүй гэсэн байгууллагын хатуу дүнтэй болохыг мэддэг. Тэгж байж л байгууллага энгийн иргэдийн хооронд итгэлцэл үүсдэг гин. Үүнийг мэдсэн дээрэмчид бүр гарч Тересаг хүчирхийлэхээр шүлсээ өсчүүлэхэд тийм л байсан юм бол зүгээр л хэлчихгүй дээ. Хэдүүлээч байсан хамаагүй дуртай зүйлээ надад хий гэж хэлье. Тэгэд л эхийн цагаан цүүний урдаас та нараа яах юм бэ гэдэл шууд хувцсныхаа ингэрийг хуу таттал нөхдүүд балиар заваа юм сэж эхэлнэ. Өөрсдөө бүр шаал шижгийн юм гэж. Гэхдээ түүний цэжиг бидэнд угаасаа харуулдаггүй шүү за. Гордох хэрэггүй. Аним дээр угаасаа гардаггүй. Шулам охин тандан би ийм л амьдралтай хүн. Энэ зүгээр л зохицох нь. Хүүхдэд анхаарал халамж тавьж чадахгүй. Тийм болохоор битгий намайг даг гэж хэлдэг. Охин юу гэж үгэнд нь ороход дагаад л яваад байна. Хадан хисааны эрмэг дээр ирээд угаасаа чи энийг давж чадахгүй. Ингээд зам салъя да гэтэл. Манай охин шууд усрээ тенсний бөмбөгшөл хатанд ойсоор байгаад газар тухаалдаад байна. Тереса уулын дээрэмчид энэ охиныг надтай хамт явахыг харсан. Эндээ шархаад авахгүй өгчгөл би байгууллагын дүрмийг зөрчсөн болчихно гэж бодоод сэртэл хүлээж байгаад дараагийн хотод үрчлүүлж үлдээхээр шийднэ. Шулам чи ярьж чадахгүй болохоор нэрийг чи мэдэхгүй юм. Дуудахад их хэцүү байна. Би чамд Клэр гэдэг нэр өгье. Тэгэхээр манай анимны гол дүр Клэр чинь энэ охин байсан байж штэ. Клэр гэдэг нь хос хайрын бурхны нэр. Нөгөө нэг нь Тереса гэдэг. За тэгэхээр ер нь Тереса маань энэ охинд нилээн л тасаад байгаа юм байна л да. Зөөлөн муур амьсгалыг эвдэж нөгөө муу гөлөг хараас нь дагаад явж байгаа нь харагдана. Маргааш оройгоход даалгавар авсан тосгонд очихно. Санаа зовох хэрэггүй дээ. Би тэнд очиод чамайг маш сайн харж хандах хүн олж өгөх болно. Одоо жоохон амраад авъя. Орой болж Тереса Клэрийг унтуулчаад жаахан зайд гарч байгаад "За гөлөг минь, гараад ир. Дагаж байгааг чинь мэдж байгаа. Хэрвээ чи над руу дайрвал би чамайг эргэлзээгүй аална шүү." Гэд сүрдүүлэхэд нь гөлөг хариув. "Би чам руу дайрахгүй. Би чиний бахархал, нэр хүнд, бардам зан гэд бүгдийг нь бозорлохыг хүсэж байна." Тереса бол яг чи хүсснээрээ л бол. Гөлөг Тересагийн дээр гарцсан гөлөгтөж байтал охин ирээд толгой дээр нь модоор дэлсээд ав. Гөлөг босч ирээд охиныг аална гэж нүдэж байтал Тереса гөлгийн утгыг хуйнаас нь сугалж аваад
Энэ үйлдэлээ яг одоо зогсоохгүй бол чамайг ална шүү гэтэл чи хүн алж болохгүй штэ. Энэ бол байгуулгын дүрм. Намайг албал чи өхөн. Хариуд нь Тереса дүрм тиймч тэр сонголтыг бид хийдэг. Чамайг алсан ч бай, алаагүйч бай нөхдийн гард өгөх нь бидний хувь тавилан. Гэж муухай хараад зайлгүйлгэн гэтэл мэдээ цүүлээ авчаад зүгтаагаад бодно. Одоо эндээс жоохон гонигтай, жоохон оруулахыг хичээнэ. Клэр түнд таныг анх харахад царайч нь гонигтай, төвчээр нь барагдсан. Миний нүдтэй яг адилхан. Ганцаардаж, гониглож, шаналж байсан. Тийм учраас тэгээд Тереса дотроо аргадуулсан би байсан гэж юу? Миний биеийн талд нь ч хүрэхгүй энэ охин өөртөөгөө адилхан зовлонтой хүний гонигийг хуваалцахаар хайсан байна. Энэ л түүний хүсэж байсан зүйл байж. Гэд нулим сонно. Түүний хүнлэг чанар буцаад иржээ. Маргааш нь тосгонд ирж гисэн охин шинэ утас авч өгөөд ажлаа ялцуулчихад тосгоны дарахад надтай аялаж явсан хүүхэд тийм болохоор Йомо биш. Түүнийг асар шаламжлах сайн хүн олоод мэдээл юу гэж дургуутсав. Огон шууд олон нийтийн дунд хувцаа тайлшидэд. Надад ганган хувцсан. Гой гутал хэрэггүй. Би тантай л хамт баймаар байна. Намайг аваад явчих л да. Надад өөр зүйл хэрэггүй сэтгэл өвдөхмцөл хэл. Тереса бид өөр ертөнцид амьдардаг хүмүүс. Би чамайг хизээч мартахгүй гэлэргээд яваад. Тосгоноос гараад явж байтал уулын дэрэмчид гөлгийн хамсаатнууд Йомо байхгүй болсон сургаар тосгоны зүг давхив. Шулам үүнийг анзааран хурдлангүй. Уулынхан тосгоныг галдаж ирчүүдийг нь алж эмэгтэйчүүдийг нь барьцааж галдаж төмөрдөд эд дээрэмдэж байна. Гөлөг охиныг хайж явсараа бол шулам тосгонд ирэхэд гөлөг охины үснээс чирчгсэн. Хоосон царай гаргаж. Ой, юу вэ? Хүний асуудал чамд хамаагүй вистэй шулам минь. Гэж хөндий цонхор царайгаар хэлгээд шулам төвчлгүй дөрмөй зөрчим үлдсэн нэг гарыг нь таслан толгойг нь яг зүвсэн бэлгүү шиг л хуваана. Шулам дээрэмчдэд өршөөл гуйцгаа үүдгүй амьтад минь. Йомогоос дор ашилж өөрсдөө гай дуудлаа та нар. Нэг ч хүн үлдээлгүй бүгдийг ч наална. Дээрэмчдийн ахлагч Хаябуса гэх сундаг элдтэй юм байна. Одорч төгсгөл нь угаасаа шийдэгдсэн штэ. Ийм л зүйл болно. Үлдсэн дээрэмчид зогтсон боловч мэдээж юу гэж амьд зүйлдэх вэ? Бүгдийг нь дуусгана. Мөнгө хураагч хараад байж байх ба байгуулгын дүрмийг зөрчсөн болохоор шийтгэлээ хүлээн авдаа Тереса. Ийм зүйл болсон харамсалтай л байна. Түүний толгойг авахаараа дөрвөн шулам ирсэн байх ба цаазыг эхлүүлэхэд ганцхан завчилтаар дөрвөлөнд нь шарах өгч хөдлөх боломжгүй болгосон байна. Би амьдрах шалтгаанаа олсон. Энэ охины төлөө амьдрч өхнөгээд яваад байна. Цаазлахаар ирсэн дөрөв дээр нэмээд мөнгө хураагч тав нусааж ажиллаа л. Нэгэн тосгоныг Йомогийн сүрэг эзэлчихсэн. Иргэд нь олж хувраад аялаж яваа хүмүүсийг барьж иддэг байж. Тэр тосгонд София Нойл гэх хоёр шулуу. Би 7, чи 6 гэд хоорондоо хэдийг устгаснаар өрсөлдөд байгаа л та. Бүгд бүтэн сүрэгтэй үзэж байна гэхлээр нилээд хүчтэй гэдэг нь бол тодорхой. София нь байгуулгын номер 3, Нойл нь номер 4. Гэхдээ зөвхөн яг энэ мөчөд л юм байгаа. Хэдхэн минутын дараа өөрчлөгдөх бол. Энэ хоёр хоорондоо нээх хүчний зөрүүг гэдэг нь бол харагдана. Гэнэт хоёр ямаа өсрэн гарч ирэхэд нэгэн шулам доор нь алхаж байх ба сэлмээ далаачж байгаа нь харагдахааргүй тийм урднаар завчина. Энэ бол байгуулгын номер 2 шулам хурдан элд Елена. Нөгөө эртээ хандан бидний дангаар энэ тосгоны Йомог устгах гэж цуглаагүй. Тереса дөрөв зөрчиж хүн алсан учраас дугаар 2-оос 5 хүртэлх шулмнуудыг дуудаж түүнийг цаазаар авахаар давхар даалгавартай ирсэн гэдгийг хэлнэ. Елена би зэрэглэл буурч дугаар 3 болсон. Тэгэхээр София дугаар 4, Нойл дугаар 5 болж буурсан гэсэн. Тэр хүн хэдхэн сарын дотор дугаар 2 боллоо дийшилж чадсан гоцаавьяас танг байгууллага түүнийг хүлээн зөвшөөрсөн гэв. София дургүйхан юу гэж дорчлохгүй шинэко шууд дугаар 2 болж байдаг. Би өөрийн бэрээ шаалгана гэж өвчнөж байтал годууны булангаас нэг нөхөр гүйж гарч ирээд бүдрээ дунчих. Нилийн бүтлгүй гаргалтай. Тэр бол саяхан шинээр батлагдсан дугаар 2 Пришила гэгч. София юу гэж ийм бүтлгүй амт дугаар 2 байдаг юм. Би өөрийн биеэ батлана. Та нар ч одоо сохорчгоо юу гэж хэлээд очтол шоконд орно. Тэр бүхэл бүтэн сүргийг нядлаад альчирч. Елена бид хэдий олуулаа байсан ч Тересаг дийлэхгүй. Гэхдээ түүнийг Йомотод тулдаж байгааг нь хараад миний бодол өөрчлөгдсөн. Тэр удахгүй Тересаг давж гарна. Үзэгдэл солигдож Тересаг хэлээр нэгэн тосгонд нуугдаж явах ба гайн таарч олонний өмнө Йомо гарч ирснээр үн дөрхөө илжиж түүнийг устгахаас өөр сонголтгүй болно. Устгачгаад амарч болохгүй болчихлоо гэж бодтол иргэд нь маш баяр хөөртэйгээр баясан сэтгэлээ илчилж шулан байсан ч хамаагүй тэдэнд амрах газар гаргаж өгнө. Манай хоёр өрөөндөө эрхлэлдэж нялхралдаад байж байтал нөгөө цааз гүйцэтгүүлэхээр явж байгаа хэд Тересагийн Йомо хүчээр нь мэдрээд байгаа газарт нь хүрээд ирнэ.
Тереса өөрийнх нь нөхцөл бололцоодоо тааруулан хүчээ хангалттай дарж чадвал бид эндээс нуугдаж чадна гэж бодсон боловч тэдний байрлаж буй буудлын ресепшнд Нойл зүнх дүүрэн зоос өгчгөөд яваад байна. Елена хаалгыг нь онгойлгож орж ирээд толгойч нь авахар ирлээ гэтэл Тереса чи тийм чадралаг байж чадах уу гэд үнэндээ өнгөрнө. Тэр хоёрын дунд тулаан эхэлж бүр сэлмээ сугалж далааж байгаа ч харагдахааргүй шаал өөр төвчний тулаан эхэлнэ. Тереса бол үнэхээр азаргална. Чи болоогүй байна да яандаа эндээ гэж байн үгээр хатгана. Нойл шаланд ороосон дайрч Софиа байшингийн гадна талаас нь дайрахад Клэрийг аваад гадна талбаар өсөрч гарна. Гадаа нь шинэ дугаар хоёр Пришила хүлээгээ зогсож байх ба Тереса түүний Йомо хүчийг мэдэрч чадсагүйгээд нэлийн чадварлаг болдог гэж дотроо болгоомжлно. Пришила таны толгойг авахар ирлээ гэж хэлнэ. Энгийн үедээ бүтлгүй бойдог юм шиг харагдах мөртлөө яг нүр тулахаар ингээд иймэрхүү болчтой дөрүүд угаасаа аним болгон дээр хүчтэй байдаг те. Нэг л эвгүй тийм сайкогоор сэтгэл зүйн маш докторгүй. Клэрийг нуугдаад хол байж бай гэд жинхэнэ тулаа эхэлнэ. Түүний хурд Тереса гайхшуул. Софиа Нойл хоёр Пришилагийн тулааныг харснаар үнэхээр хүчрэхэд гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Энэ үед Елена Тересагийн жинхэнэ хүч бол Йомо авраг мэдрэх хосгүй чадвар. Тэр биер урсах авраг мэдэрснээр ямар дайралт хийх гэж байгааг урьдчилан мэдэж чаддаг. Энэ нь түүний гол зэвсэг. Тэм болохоор Пришила Йомо хүчээ дарж Тересаг хамгаалахад хүргэж байгаа. Тэдний элдний харшилдах чимээ дөргөлд үсэж байшин нурж шил гаргахаар хэмжээнд байлаа. Тереса баг-багаар хурдалж Пришилаг илүүрхэж эхлэх үед Елена бусдтай хандан за туслах цаг боллоо. Тулаан 4 эсрэг 1 бол. Тэд бүгд Йомогийн хүчээс сулсан тал талаас нь дайрч эхэлнэ. Гэхдээ тэдний элд Тересад хүрэхгүй байлаа. Тэд харин өөрсдөө л гэмтэл авсаар л Елена бүр хүнд гэмтэл авчихсан хэвтэж байна. Пришилаг бүх хүчээ гаргаж тулалд дөрвөлөө юм чинь ялна гэж бодсон чинь тэр бүр одоохондоо Йомо хүчээж ашиглаж эхлэхгүй байлаа. Шууд Пришилагийн хажууд ирж зогсоод түүний ирээдүйн чадамжийг мэдэж байгаа болохоор устдахаар сэлмээ далгатал Пришила бүр дагчин жичирч байлаа айсандаа. Яг тэр мөчөд Тереса сэлмээ муулгаж Клэр дээр очиод та нар хүссэн үедээ араас ир би бэлэн байх болно. Угаасаа та нар ялахгүй гэж азаргалаад яваад байна. Нөгөө үлдсэн хэдэн бүр нүдэндээ ч итгэхгүй Пришила анх удаа ялагдал болон дормжлуулсан мэдрэмжийг авч галзуурн ухаанаа алтан Йомогийнхаа хүчийг бүрэн суллаад араас нь нисээд алгуул. Тэдний гаргасан алдаа бол туршлагагүй сэтгэл зүй маш султай гэдгийг нь тооцоолоогүй байлаа. Мэдээж тэр чадварлагч Йомогийн хүчээ удирдах чадах хэмжээний ур ухаан дутаж мангас болж хувирах эрслээж тоохгүй ганцхан түүнийг ялахыг л хүсэж байсан юм. Бараг л хөвөрчихсөн түүн дээр ирээд дахин нэмж ааврагаа суллаад хязгаартаа тулж байгаа гэдгээ мэдэхгүй л байлаа. Тереса түүнд хандан бид Йомогийнхаа хүчийг 10% чөлөөлвөл нүдний өнгө өөрчлөгдөнө. 30% чөлөөлвөл нүүр царай өөрчлөгдөнө. 50% чөлөөлвөл бие чинь өөрчлөгдөнө. 80% чөлөөлвөл буцаж чадахгүй чи аль хэдийн 70% давчихсан байна. Одоо зогсвол буцаж чадна. Гэтэл тэр тоолгүй шууд нэг муу дөрвөн зөрчигч алуурчин юм байж гэдэл дайраад байна. Ухаан санаагаа хүртэл алдаж байгаа нь энэ байжээ. Дугаар 2 Йомо хүчээ дахин нэмээд дайрахад яалтчгүй төрөгдөж эхэлнэ. Яаж чи аавыг минь ээжийг минь ах эгчийг минь өршөөхгүй дээ гэдэл бүр илэрч гарна. Тереса одооноос жинхнээсээ тулсна гэд 10%-ийнхаа хүчийг анхудаа чөлөөлнө. Пришила хүчтэй болсон ч яалтчгүй дийлэхгүй байлаа. Дугаар 2, дугаар 1, 2-ын хооронд ийм их хүчний ялгаа байна гэсэн үг. Тереса байгууллагаас шууд гарсан ч түүнийг хідүүлээ байсан ч дийлгээгүй хүчрхэг бүр тасарсан шуулган байжээ. Тереса Пришилаг төрж эхлээд дахин нэг боломжийг олгоход тоолгүй дайралтаа өршлөөс бүр хязгаартаа тулсан гэдгээ ойлгож буцаад өөрч чадахгүй намайг хүн сэтгэлээ алдгаас минь өмнө миний толгойг аваад өглөө гэж гоё. Тереса ядчил чам тэгж тусуулъя даа гэж бодоод Йомо хүчээс суллаад илдээ далах хооронд нь Пришила сэлмээ атхан авч Тересагийн хоёр гарыг нь таслаж Гелсихийн оронд толгойг нь таслана. Тереса юу ч болсныг мэдэж амжихааргүй маш хурдан хүлтэй нүр толно. Пришила худлаа хэлж залжин гаргаа шиглэн түүний амийг нь ав. Түүнд ямар ч нэр төр алга. Түүнийг дуусгачаад бүрэн Йомо болж хувирна. Сэргэлт гэдэг зүйлийг бид анх удаа харна. Энэ ертөнцид сэрсэн мангасууд маш олон байдаг. Үүнээс цааш хийх тулаан алхан бүрэн ам өссөн даалгавар бүр өхлийн аюултай байх бол. Тэгэхээр мангас болсон Пришила Тересаг дуусгачаад юу вэ? Ямар сайхан мэдрэмж вэ? Жохон өсөөд байх чинь гэдэс дотор идмэрч юм шиг. Дотор нь толгоогоо хийж байгаад хэрчин бүрийг нь амдрахын идэх юмсан. Гэж үлдсэн хэд рүү алхаж эхлэхэд анхудаа сэрсэн нэгнийг харсан шулуунууд гайхаж байх зур урдан элд Елена арилт хийсэн боловч сэрсэн чөтгөр зүүн гарыг нь барьчихсан. Зогсож байснаа өөрийнх нь юмаа үлдээж болохгүй шүү. Аваарай Еленасан гэд зүүн гарыг нь зүглүүлэн шидчихэдэг. Эн чинь харин сэрээд нилээн өөрийгөө мэдэрч гисэн хөндөй гар болчихгүй яав.
Ной София хоёр дайраад ирэхэд нь тэдний шууд сулбэд шилжиж очиод Илянаг цавчаа. Пришила энэ зугаатай ажлын дараа өсөж байна гэж хэлснээр Клэрийн зүг алхаад эхэллээ. За арайчтай түүнийг арай алчихгүй илгүү дээ гэж бодтол харин манай гарыг хүнч гэж тоож үзэлгүй хажуугаар нь өнгөрөөд нисээд яваад өгнө. Клэрийг амьд үлдсэнийг нь мэдэж байсан хэрнээл бас битгий үхэрэй л гэд бодоод байлаа шүү бас. Хөөхөн охин хууртаж амиа алдсан Тересагийн толгойг тэрвэрч байлсаар байлтана. Охин тосгоны гудамжаар Тересагийн толгойг тэрвэрч алхасаар мөн хураагчийг олж очиод надад Тересагийн бие мах бод цусыг өгөөч гэж гуйн энэ ангид авсан. Буцаад цаг хугацаа одоо үед ирж нэгэн охиныг юм хөөж байхад 3 шулам гарч ирнэ. Түүнийг авраад хотод очиход Клэр дөрвийг нь устгахчихсан. Нөгөө 3 гүйцэж ирээд тосгонд 5 юмаа байсан. Чи нэгийг нь үлдээж хариуцлахгүй загналаа гэдэг. Клэр тандыг ирж байгаа зүгт явж байсан учраас миний цооцоосноор амжина гэж бодсон. Нөгөө шулам нь энд ховдог араат нь нуугдаж байх магадaltaй гэсэн. Бидний эртэл чи хүлээх ёстой бай. Самд Аз дайрсан байна. Чиний энэ дураараа үлдлийг дээш нь мэдэгдэнэ гэж хэлээд яваад өг. Манай хүн ховдог араатан гэдгийг сүмд байсан Йома гэж л ойлгосон байдаг. Мөн хураагч түүн тайлбарлаж өгнө. Ховдог араатан гэдэг нэр нь зөвхөн иргэдийн амд амьдсан ярианаас гаралтай яг үнэндээ байгууллагад тэднийг сэрсэн нэгэн гэж дууддаг юм. Чи зүгээр л сэрсэн нэгэнтэй тулдахыг хүссэн юм шүү гэж тулгадаг. Клэрийн өнгөрсөн травмаан сэргийж бодлогошрох зур үргэлжлүүлэн тайлбарлаж өгдөг. Сэрсэн нэгэн бол тэд бүгд хуучин манай гишүүд байсан. Маш удаан энэ дэлхийд амьдсан Йоманууд гэж ойлгох хэрэгтэй. Чи Пришилагийн толгойг хүсэж байна уу? Мартах хэрэгтэй. Тэр бол сэрсэн нэгэн дундаач маш хүчтэйдээ орно. Түүнтэй тулгарвал чамд үхлээс өөр юу ч тохиолдохгүй. Клэр яриаг нь таслаж хэрвээ Пришилаг устгах даалгаар ирвэл яах вэ? Мэдээж байгууллага түүнийг устгахын тулд хүч гаргахад бэлэн. Одоогийн дугаар 1-2 энэ асуудлыг шийдэх хангалттай хүчтэй. Ямар ч эрэнд баатар байдаг шүү дээ. Гэвч тэр баатар нь чи биш нь харамсалтай. Тэгснэ чамайг сэрсэн нэг агнах багт нэгтгэлээ. Эндээс баруун зүгт 2 хоногийн газараас хүсэлт ирсэн. Шулуунууд очсон ч үсээр л байсан гэж мэдэх юм байна. Чи тэнд очиж өөрийн хэр хэмжээгээ мэдэж ав. Нэг бол үх, нэг бол хязгаараа дав гэж байгаа юм шиг л даалгавар өглөө. Тосгоны гудмаараа алхаж байтал нэг хар хувцтай гай замчилж баг цуглах газарт авчирдаг. Мань хүн хамгийн сүүлд нь ирсэн. Сэрсний нэг агнах баг ингээд бүрдлээ. Манай хүнийг энэ 3-7 хоног хүлээж гисэн байдаг. Яг тэгэхээр хүүхэд дагуулж яваа болохоор шүү дээ. Захад сууж байсан 2 нөхөр нь шуулд элдвэдэж эхэлдэг. Замчилж ирсэн гай Мирия чамд үлдээлээ гэд гарахад Хелен Дэни ойлж шууд үгэнд нь орж суудаг. Тэгэхээр Мирия бол энэ хэдийнхэн дунд хамгийн хүчтэй гэсэн үг. Иймэрхүү гайгүй хайштай байгаа нь бас яамаа да те. Мирия байдлыг шууд гартаа авч танилцуулж эхэлнэ. Маргааш өглөө Фаборо болон байрлах сэрсэн нэгнийг агнах даалгавар эхэлнэ. Тиймээс эхлээд өөрсдөө танилцуулж мөн сэрсэн нэгэнтэй тулдаж байсан туршлагатай эсгээ нэг нэгээрээ хэлээд яв. Миний нэрийг Мирия гэдэг энэ багийг толгойлох болно. Байгууллагын зэрэглэл 6 сэрсэн нэгнийг 7 удаа устгах даалгаврыг биелүүлсэн туршлагатай. Тэгэхээр яалтчгүй л багийн ахлагч байхаар туршлагатай чадвартай нэг юм. Миний нэр Хелен, зэрэглэл 22, сэрсэн нэгнийг устгах туршлага байхгүй. Миний нэр бол Дэнэв. Байгууллагын зэрэглэл 15, сэрсэн нэгнийг устгах даалгаварт 2 удаа явж байсан туршлагатай. Миний нэр бол Клэр. Сэрсэн нэгнийг устгах даалгаврын туршлага байхгүй. Зэрэглэл 47 гэсэн чинь бус нь бүгд гайхастай. Хелен Дэнэв сонсонгуудаа шоолж инeen ийм чадвартай хүнтэй уулзна гэж зүудэлж явсангүй. Раки түүнийг өмөрж түүнийг битгий шуул гэхэд Хелен чи мэддэггүй юм уу? Аль би тайлбарлаж өгье. Чихэн нааш. Тэднийг их газар бүрээс энэ даалгаварт татан оролцуулж байгаа. Зарим нь алагдаж шинэ гишүүд нэмэгддэг. Нутаг бүрээс нэг дайчид бүгд өөрсдийн хүчийг илтгэх дугаартай. Тэрийг нь зэрэглэл гэдэг. Түүний зэрэглэл нь хэдвэ? Тийм ээ 47. Бяцхан хүмүүс нийт 47 их газар байдаг. Тэгэхээр тэр дайчид дундаа хамгийн сул дорой нь гэсэн үг. Энэ нөхөрч дээрээс сардсан, зэрэгдэв харсан бас л муухай зантаагаар юм те. Ракиг даалгавар дуусах хүртэл хүлээх буудалд ирчихсэн. Ширээн дээр баахан гу хацгаад намайг явахаар энийг хүсснээр ашиглаарай. Хүү чи хэд хоног даалгавраа гүйцэтгэх юм? 7 хоног баха. Тэгвэл би энийг л авъя гэд 3-ыг суглаж аваад хариуд нь чи заавал эсэм минь дэргэж ирэх амлалт өг. Битгий дими юм бод миний хэлсэн үгэнд итгэж байгаа үстэй. Би худлаа ярьдаггүй. Маргааш өглөө нь болж тосгоны хаалган дээр цугларч даалгавартаа хөдөлж эхэлнэ. Замдаа явж байхад Хелен өдөөд л Дэни үгээр хатгаад л Мирия нам болгоод л нэг тиймэрхүү байдалтай борон талхсаар нэг агуу олон эндээ хоноглож маргааш зорьсон газартаа очихоор болдог. Амарч байтал Мирия Клэрлүү сэлмийг нь шидэж гараа дээр чадрыг шин туршиж маргаашийн тулааны төлөвлөгөөг гаргана. Тэгэд жоохон спарринг хийхээр болдгийн. Мэдээж хэрэг дуртай Хелен Дэни хоёр ч юугаараа дутав. Мирия Клэрийн байгууллагын зэрэглэлд итгэхгүй байх нэг шалтгаан байгаа юм байна. Анх уулзахад яг л хамгийн хүчтэй Клемор миний өмнө зогсож байгаа юм шиг л мэдрэмж төрсөн. За алив эхлэе. Дайраад ир. Би амхандаа за манай Клэрч дугаар 6-тай овоол үзэж байна да гэж бодтол. Хелен тэр ч үнэхээр онцгой юм аа. Дэнэв тийм ээ. Тэр ч үнэхээр онцгой муу юм аа гэж авдیں۔ Мирия яагаад хамгийн хүчтэй зогсож байгаа юм шиг санагдсныг жоохон байж байгаа тайлбарлая. Түр санчаараа заяа. Клэр элдэ алдаж тулаан өндөрлөө.
Мирия за болсон унтаж амар. Маргааш даалгавар гарах ирч хүчээ олж ав. Гээд цаашаа алхахад манай хүн цаа талд нь ядраад шууд газар тухайн алдаад унаад өгнө. Тересагийн хөдөлгөөнийг зүүдсээр өглөө болголоо. Унсан газартаа тэр чигээр унтаад өгсөн байдаг. Нөгөө гурав нь арил хэдийн бэлэн болчихсон мань хүнийг сэрээж байдаг. Хээлэнд энэ хоёр бол муулж өдөхөө бол мартахгүй. Хурдан бэлэн бол арчаагүй амтан байна. Тэд замдаа гарч явсараа даалгавар захиалагдсан Фаборо ууланд ирлээ. Цаанаас хөөй энд байна. Та нарыг хүлээж байла Гэлеморчуудаа гэсэр нэг гай урдаас нь тосоод ирж явдаг. Би Лидо тосгоноос явнаа. Бид энэ удаагийн хүсэлтийг өгсөн юм аа. Замчилж өгье гэсэнд Мирия шууд элдээс уулан далааж хоёр хуваахад бусдын гайхаж нэрээр нь дуудан нөгөө гай чинь шууд Йомо болж хуураад энэ тэрүүгээр харайж барлаа. Тэрүүхэн хооронд Мириад шарах хүч амтсан байх ба даалгаварт ирсэн сэрсэн нэгэн өөрөө тэднийг угтаад авч. Энэ бас нэг онцлогтой. Энгийн нэгэн сэрсэн нэг юм биш, эрэгтэй сэрсэн нэг юм байна. Энэ бол байгууллага биднийг шууд үхэл рүү түлхсэнтэй адилхан гэдэг. Фаборо уулнаас нэлийн зайн тэнд юу болж байгааг ажиглахаар ажил олгогч Галатиа гэх Климорыг дагуулад ирчихсэн. Ууланд болж байгаа зүйлийг мэдрүүлэхээр дуудсан байдаг. Энэ Галатиагийнх нь хүч нь болохоор бусдыг мэдэрч чадахгүй маш хол зайнаас Йомо авраг мэдрэх чадaltaй юм билээ. Нэг тип. Энэ Галатиан байгууллагын дугаар 3. Тулаан ихэлсэн тэр мөчөд эрэгтэй сэрсэн нэгэн Дэнивийн зүүн гарыг мөртөний хавт бод зохиж нөхцөл байдал маш ноцтой болж хувирна. Хélэн уурандаа автаж боломжтой дайралт хийхэд аратан бултаж хариу дайрахад хазар клэр урдуур нь орж аратны дайралтыг зогсооход түүнийг хилээрээ ороож аваад шидчихлээ. Хélэн Йомо хүчээс суллаж гараа сонгон чиний олон гартаа байгаа нь өгөөдөс хүргэж байна. Гэт гурван гарыг нь тасдчихлаа. Эн чинь харин овоо хөөрхнүү. Аратан тасарсан гараа шууд буцаад сэргийн дахин гараа сунган дайрахад нөгөө хөрхрөө рүү онсон Дэнив үсрэн гарч ирэн түүний гарыг дахин тасдлаа. Аратанд бол ганц хоёр муу гар бол юу ч биш л дээ. Харин Дэнивийн хувьд эдгэх чадвартай байдаг. Тасарсан гар мөрийг нүдэн дээр нь ургуулж байдаг. Тагнаж байгаа хоёр тэнд хүчтэй нэг Йомо авраа. Хоёр дундаж нэг маш бага авраа. Мөн нэг асар их авраа байна. Мэдээж манай хүнэлтэд тэр маш бага нь. Ажил олгогч тэр бол эрэгтэй сэрсэн нэгэн байгаа юм. Тэгэхээр энэ багийг албаар эрэгтэй сэрсэн нэгэн гэдгийг нь хэлэлгүй дутуу мэдээлэл өгч хөл рүү түлхсэн мэт болж харагдаж байгаа юм. Байгууллага эрт үед эрэгтэй дайчдыг бүтээдэг байсан боловч бүтлгүйцсэн. Тулааны чадвар дээр бол биш ч гэсэн эрэгтэйчүүд нь маш хурдан хязгаарыг давж Йомочийг хянаж чаддаггүй. Сул талтай байсан учраас эрэгтэй дайчид бүтээхэ болсон. Тэр аратан бол тухайн үеийн үлдэгдэл. Тийм учраас байгууллага энэ алдаан дээрээ ажиллаж эмэгтэй дайчдыг бүтээдэг болсон юм. Аратан та нар том зүйлийг мэдэхгүй байна. Яагаад байгууллага та нарыг над руу явуулсан гэж бодож байна? Мирия нэг зүйлийг бодож цочирдох үед Галатиа нэг авраа эмх замраагүй гайхаж цочирдсан байна. Илүү ойртвол наривчлалтай мэдэж болно. Даалгавар олгогч бид үүнээс илүү ойртож болохгүй тийж мэдчихнэ. Тийм учраас л чамайг дуудсан юм байхад л болно. Аратан ярих цаг дууслаа. Одооноос та нарт жинхэнэ цөхрлийн амтыг мэдрүүлэх болно. Клеморууд ч бэлэн байдалд орсон боловч Аратан илүү хурдан байлаа. Дэнивийн гидсэн зон Клэрийг сүлбэж Хелений ар нурууг нь ханс татхад Мирия ганцаараа зогсоогороо үлдсэн байв. Аратан түүнийг хамгийн хүчтэйг нь мэдсэн болохоор үлдээж цөхрлийг мэдрүүлж түүнтэй зугаацгаар шийдэж. Дайцад хүчтэй байхгүй бол амьд гарахгүй. Гарлаач удаан амьдрах. Амьдрахын тулд ухаантай бас хүчтэй байх хэрэгтэй. Хэд ухаантай бол бас удаан амьдрахгүй. Би бол эрт цагт эрэгтэй дайчин байсан нэгэн. Илүүчгүй дутуучгүй урт удаан амьдарч намайг агнахаар ирсэн болгоныг устгах болно. Мирия хөдөлж шархацсан Дэнивийг эхлээд зөөж түүнээс холдуулан түүний байдлыг дүгнэдэг. Шархаа эмчилж эхэлсэн боловч хүчийг ашигласан болохоор түүнд 5% амьд гарах магадлалтай. Аратан түүний хөдөлгөөнийг харж чадахгүй зогсож байсан газар руу дайралт хийхэд хий үзэгдэл гарган бултаж Клэр дээр очиж түүнийг аван Аратнаас дахин дайралт ирэн зэрэглээ гаргаж Хеленийг ч бас сугдчихсан Дэнивтэй нийлүүлээд хэвтүүлдэг. Хелен бас хүн шархацсан түүнд амьд гарах мөн 5% магадлалтай. Тэд тулаанд тус болж чадахгүй өөрөө л аргалах хэрэгтэй болох нь гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Аратан түүний чадварыг ойлгож хэдхэн хормын дотор гэрлийн хурдаар хөдлөж байна. Чиний зэрэглэл чинь нэг оронтой байх. Ямар ч дайснаас хурдан хий үзэгдэл Мирия гэдг нь чи юу? Гэт бүр нэр очиг нь мэдэж байдаг. Мирия өөрт нь нэг их цаг үлдээгүйг ойлгон Йомо хүчээс суллан дайрлаа. Хэд хэдэн шарах хүч байхтаа зэрэгцэн Хелен Клэр хоёр сэж. Клэр тэр хүчээ анханасаа гаргаагүй нь биеийн хүч оюун санааг нь их ядраадаг байх. Тийм учраас л тулааны эгзэгтэй мөчөд хэрэглэх гэж байсан байх. Мөн тэр энэ хөдөлгөөнөө дахиад 10 үгүй ээ 20 удаа л ашиглах нөхцөлтэй байж магадгүй юм. Хелен чи юм уу 47 дугаар зэрэг юм байж ич юугаа дэмий чалчаад байгаа юм. Чи юу мэддэг юм? Мирегийн хүч нь шавгагдаж эхэлж Аратанд баригдчихдаг. Аратан зүгээр л би чамайг хязгаартаа хүрхийг чинь хүлээж байсан юм. За тэгэхээр одоо чамайг яаж тамдалдаг юм блэ гэснэ. Хилээ сунган духыг нэг долоосноо. Хэвлээ рүү нэвцэлбээд Мирия орилж тарчилж Хелен тунд туслах гэж босох гэсэн ч шархаад ирэхгүй юу ч хийж чадахгүй байгаадаа цөхөрч байтал цөхрлөө иймхэн зүйлийн дараа юу би жинхэнэ хүчтэй дайсан жинхэнэ цөхрөл ямар байдгийг мэднэ. Энэ бол юу ч биш. Аратны анхаарлыг татаж түүн рүү алхаж эхлэхэд Аратан хүртэл
Чи хамгийн суган юм байж ич юугаа чаддаг юм бэ гэд баслаа. Араат нь довтлсон боловч онож чадахгүй байна. Шулам чөтгөргүй бөгөөд шок. Клэрийн юу хийгээд байгааг Мира л ойлгож байлаа. Тэр Йома авраага байж болох хамгийн бага хэмжээнд нь хүртэл дарж түүнээс ирж байгаа бүх Йома аврааг мэдэрснээр Клэр зүгээр нэг алхаад байгаа юм биш. Дайралтыг нь яг хаана ирэхийг нь нарийн мэдэж бултаад байгаа болж таарав. Мира дотроо тэр надтай спарринг хийж байхдаа бүх Йома авраага дарсан байхад миний дотор байгаа аврааг унших гэж оролдоод байсан юм байна. Тэгээд л тэгж их ядраад ухаан алдаж нөгөө талд араатан бүр стрессдэж онооч новшоо гэж бүр тийрч байдаг. Мирия их авраатай мөн сэрсэн нэгэн бүх авраагаа чөлөөлсөн байна. Тийм учраас тэдний эсрэг тулдах төгс арга. Магадгүй тэр зөвхөн сэрсэн нэгэнтэй тулдахын тулд бэлдэж ирсэн гэж юу? Клэр тулаад ирчихсэн эхний дайралтаар нэг гар, хоёр дахь нь хуруу, гурав дахь нь хил, дөрөв дэх нь үзүүрэн дүртэл хоёгийг нь нэвтэлж чаддаггүй. Йоо яг дуусах нь бол гэж бодлоо шүү дээ. Клэр бүтлгүүцсэн шийтгэлээ нэг сайн хүртлээ. Мирия шархаа даран босож ирээд чи зөвхөн авраа уншихтаа л сайн тулаанд шилжихэд мэдрэмжээ алдаж байна. Йома авраагаа суллаж байхдаа чи түүний аврааг унших хэрэгтэй. Чамд одоо асар их бэлтгэл хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Босон ирж тулаан хоёр эсрэг нэгээр байдал өөрчлөгдлөө. Араат нь шалдаа бууж төр хүлээгээрээ надад та нарт өгөх мэдээлэл бай гэж анхаарлыг нь татан газар доогуур нь дайралт явуулахад манай хоёр нэгэн тэрчийг авч өөрсдийгөө мэдэрч эхэлсэн байлаа. Тэд эрэгтэй сэрсэн нэгнийг ялж чадлаа. Их гоочлоод байсан Дэнев Хелен хоёр хөвцөр байгаад л таарлаа шүү. Нөгөө талд Галатиа даалгавар олгогчд 3-8-д гарсан байна. Нэгнийх нь 8 дээсэн 4 дээр байна. Сонин юмдаа тэр араатан онцгой нэгэн байсан. Их хурдан байлаа шүү. Энэ гар одоо яг хинийхэн ч талд байгаа даа юм бүү мэд. Нэг ёсны энэ дөрвд соль тавьсан юм шиг байгаа. Дэнэв өөрийнхөө бүх хүчийг гараа эдгэхэд зарцуулчихсан болохоор шархаа сайн эдгэж чаддаггүй. Мирия түүний амнаас маш ихзэгтэй үедээ байна. Түүнийг хөв тавиланд нь даатгахаас өөр замгүй. Мөн та нараас асуух нэг зүйл байна. Өмнө нь сэрэг шахсан тохиолдол байгаа юу? Клэр тийм ээ надад байгаа. Бид бүдийн мэдэж байгаагаар сүмд болсон тулаанаар сэрэг гэж байхад нь ракет тэрвч буцаагаад энгийн болгосон да. Хелен би тулааны үед сэтгэл хөөрөлтөд автан 70% авсан. Гэхдээ яаж буцаж чадсанаа бол мэдэхгүй байна. Дэнэвч мөн адил өөрийнхөө хязгаараа мэдэх гэж оролдох үедээ тэр нөхцөл байдал орж байсан. Мөн энэ дөрвийн хувьд бас нэгэн адил тал бий. Энэ бол тэд бүгд энгийн иргэдтэй болон үйлчлүүлэгчтэйгээ ямар нэгэн байдлаар холбоотой байсан. Мирия сэрсэн нэгнийг устгах 3 дахь даалгаврын үеэрээ сайн найзыгаа сэрсэн байсныг нь устгасныхаа дараа мэдэж сэтгэл хөдлөлөө хянаж чадалгүй хязгаараа давж сэрэх төгсөн байдаг. Хамгийн их асуудал тарьдаг шулмуудыг энд цуглуулж нэг баг болгоод эрэгтэй сэрсний нэг устгуулах даалгавар өгсөн нь тохиолдол биш гэж бодож байна. Гэхдээ зүгээр л таамаг шүү гэж бусаддаа анхааруулж байдаг. Нээрэл тэд байгууллагын талаас үзвэл нийтлэг талаараа нэгэн хэв шинжийн асуудал тарихч нарыг цуглуулсан байсан. Мирия нэг эвгүй зүйлийн талаар бодож явдаг зүйлээ задлав. Тэр өөрийг нь болон найзыг нь ийм байдалд оруулсанд миний биеийг ийм болгосон. Биднийг ашиглаад хайдаг байгууллагаас заавал өшөө авах бол би байгууллагад дуулууртай харагдаж хойгоор нь судалгаа хийж байгаа. Нэгэнт ийм зүйл ярих болсных баттай биш ч гэсэн нэг зүйлийг хэлье. Бид сэрэх төгснөхийн дараа хязгаарын төвшнгөө мэдхээ болсон. Йома авраа ихээр өсөж мөн үе өсөлтөг болсон. Бид аль хэдийн сэрчгсэн. Хелен тавгуутж би тэр мангасууд шиг биш. Хүн идэх хүсэл надад өчүүхэн ч байхгүй. Тийм байх ёсгүй гэж уралдаг. Мирия уучлаарай би буруу хэлсэн бололтой хагас сэрсэн гэж хэлэх ёстой байх. Гэхдээ айжмаар явсаар бид бүрэн сэрэх үү? Эсвэл аюулгүй юу? Би сайн мэдэхгүй байна. Чиний гараа сунгах чадвар, Дэнэвийн өөрийгөө эдгэх чадвар нь сэрсэн нэгнийг хийж чадах зүйл. Энэ бол нотолгоо. Дэнэв сэржээ би ч мэдсэн юм аа. Бид бүгд холбоотой гэж. Бид баг багаар сэрсээр дуусах уу? Энэ чигээр үлдэх үү? Би угаасаа өөхөх болно. Бид хэдийн хагас сэрсэн бол хормын дотор хүчээ суллаж өөрийгөө эдгээгээд буцаж чадах ёстой. Үүний чинь нотлохоо би болъё. Хэрвээ би сэрвэл шууд дуусгаарэ гэд Йома хүчийг хязгаартан тулд шахаж эхэлнэ. Миригийн гаргасан тамаг зүг болж таарч шархаа эдгээгээд зогсохгүй бүр буцаж чадсан байдаг. Клэр тагнахаар ирсэн Галатиаг бүр мэдэрч ихдэг. Буцаж явсан Галатиа ийм холоос намайг мэдэрч чадах нэгэн байна гэж юу? Гэж гайхаж байхад нь даалгавар олгогч тэр дөрвийн аавраг сайн чийжлээд ав. Хэзээ нэгэн өдөр тэдэнтэй тулалдах болно гэж хэлчихэд яваад өгнө. Бид эндээс салж өөр өөрсдийн ажилдаа босож орох болно. Байгууллагын сэжиг ахуулалгүй асуудал тарихаа болох хэрэгтэй. Бид үүнээс цааш сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Нэмээд хэлэхэд сэрсний дараа нэлээд хүчтэй болсон байх ёстой. Би үргэлжлүүлэн байгууллагыг судлах болно. Нэг зүйл. 1-5 хүртэлх зэрэглэлийн телеморуудтай ойртох гээд хэрэггүй. Дугаар 5 болон 6-2-ын хооронд маш их зөрүү бий. Таарвал шууд тулааны талбараас зугатаа. Мирия ч өөрөө 6 дугаар зэрэг штэ. 1-5 дугаар зэрэглэлийн шулмын тэмдгүүдийг газарт зураад тогтоож ав. Нэгээс нь эхлээд нэрийг нь хэлж байснаа дугаар 4 дээр ирээд түүнээс аль болох холов бай. Тэр сэрсэн нэгнийг агнахтаа бүр донтчихсон. Харгис догшин тулаандаа маш их цус урсгах дуртай. Түүнийг Офилия гэдэг энэ тэмдгийг сайн тогтоож ав. Хэрвээ сэрсэн нэгний талаар ямар нэгэн зүйл
олж мэдвэл танаас заавал мэдээлэл хүргэх болно гэж хэлээд элдээс болон байгууллагын харгас үйл ажиллагаатай тэмцэх нэгэн жижигхэн галын дүл бадамллаа. Дүр солигдож багийнхан тарж Клэр ажилдаа буцан орж хүүг үлдээсэн тосгонд 3 ёмоо устгачихсан. Даалгавар олгогч өө чи чинь 3 ёмоог ямар ч асуудалгүй дуусгах шив гэж ахиж гарсныг нь анзаарсан байв. Клэр энэ бол юу ч биш. Нэрэл тэмдээ бүхэл бүтэн эрэхтээс ирсэн нэг устгачихсан хүн чинь одоо ингэж ярилгүй дээ. Дараагийн даалгавар эндээс хойд зүгт Гонол тосгонд сэрснийг устгах даалгавар ирсэн. Харамсалтай нь тэр Пришила биш. Гэхдээ тэр хуучин нэг оронтой зэрэглэлтэй дайчин байсан. Тэр бол саяны тулалдсан эрэхтээс ирснийг хажууд хамаагүй хүчтэй. Битэл хүчгээрээ бүх хүчээ гаргаж тололдоорой. Би хөөхгүй битгий санаа зов. Раки хилд савж бас толгойн арга барил суралцах гэж байгаа болтой шүү. Клэр дараагийн даалгавар бол энгийн нэгэн даалгавар биш. Сэрснийг устгах даалгавар. Чи намайг даалгавраа дуусгаад ирэх хүртэл эндээ хүлээж бай. Ракиг орхиж замдаа гарч удалгүй Гонол тосгонд иртэл талбай дээр нь 1 км хүлээгээд зогсож байна. Түүн рүү дөхөх тусмал Клэр маш их дарамтыг мэдэрч байлаа. Клэр би баг цугласан гэж бодож байлаа. Хоёулахнаа л юм уу? Тийм ээ, чи болон би. Гэхдээ яг үнэндээ бол ганцаараа байсан ч агнаж дөнгөн л дөө. Чи бол зүгээр л нэг илүүдэл гэж тоогсогдож эхэлв. Тэр байгууллагын шилдэг 5-ын 1 нь алив эргээд дар тэмдгийг чинь хармаар байна гэж бодтол гэнэ түүний ард нь шилжиж гарч ирээд чангадаг чинь тэрвч Клэр юу ч хийж чадахгүй зогсов. Тэгснээ битгий хөдөл за алив би нэг амтлаад үзчихье. Их сайхан үнэртэй юм аа. Хөхрөө нь гараа хийснээ 2 хуруунд цустай болоод гарч ирнэ. Цустай хуруугаа амандаа хийж үзнэ. Энэ амтыг хаан ч юм амталж үдсэн юм шиг. Чи яг бидний нэг мөн гэж үү? Ракиг орхиод явсан чи Раки түүнийг орхиогүй байжээ. Клэрийг 50 гэж илдээ суулгахад нь мэдээж болтчихно. Хэрвээ чи түүнд дахиад гар өрвөл би чамайг өршөөхгүй шүү. Нөгөө шулам гайхалтай биш гэж юу? Хүний бие хуваагдах юм уу зүсэгдэхэд үзэсгэлэнтэй улаан сарнай өнгөтэй цус гардаг. Би чамайг алив хөөхөн болгоод өгөх хөө минь. Клэр эргээд харсан чинь нөгөө Мирегийн сануулад байсан байгууллагын зэрэглэл 4 Офелиа болж таардгийн. За одоо ч ёстой баларсан баха. Явж сэтгцтэй нөхөртөө таачих гэжтэй. Йоо зүрх. Өө чи чинь миний тэмдгийг харцгаад таниад байна уу да. Хэнээс мэдсэн юм бол доо. Гэхдээ өмнөөс түрүүнд гээд шууд хүүрөө дайрна. Клэр самбаачлан хамгаалж амждаг. Чи чинь одоо юу хийгээд байна? Хүмүүсийг алж болохгүй гэсэн дүрмтэй. Чи түүнийг зөрчиж өгөхийг хүсээ юу? Толгойн тасарч унах гэж байхад хин шударга байх вэ? Хүмүүс ийм зүйлд итгэж найдаж байдаг. Үнэхээр тэнэг юм да. Гэрч үлдээхгүй бүгдийг нь устгахад л болно үсттэй. Энэ үнэхээр л нөгөө шидчихсэн хүүхэн гэдэг шиг л гар байна дөө. Өв нэрээ тийм. Жохон тоглоом тоглолцгоё. Гэснээ Клэрийн 2 хөлийг нь өвдгөөр нь таслаад хайчдیں۔ Үнэхээр л хэрцгий догшин дээрээс нь жохон сэтгцтэй санагдаад байгаа юм да энэ нөхөр. Алив дөрмийг нь сонсоод ав. Би энэ хүүтэй тулалдах болно. Мэдээж би жинхнээсээ тулалдахгүй түүний хүчинд тааруулах болно. Гэхдээ 1 минут бүрт хурд хүчээ нэмнэ. Түүний толгой ихтэй л 10 минут тэсэх байлгүй. Тийм болохоор чи хүүг өгөхөөс өмнө хөлөө нийлүүлж түүнийг амар зугаатай тоглоом байгаа үсттэй. За бэлэн үү хөө минь. Тоглох цаг эхэллээ. Клэр арай ядан тасалсан хөлөө бариж аваад нийлүүлэх гэж үзнэ. Ракигийн дайралт түүнд юу болох вэ? Гэхдээ миний бодсноос хамаагүй илүү юм гэж цаг нь болоогүй ч жаахан хурд хүчээ нэмчихийгээд өөрийнхөө зохиосон дөрмөө өөрчилж шудраг бус тоглож эхэлдэг. Клэр бүрч их яарахгүй бол тэд хоёул үхэлтэй нүр толхно. Офелиа чи хөлөө яаралгүй нийлүүл. Тэгэхгүй бол хөл чинь нийлэхгүй шүү. Шарах чинь удах тусам нийлэх боломж нь багасна. Клэр бүх анхаарлаа төвлөрүүлж хөлөө нийлүүлэхдээ анхаарч хүүд түр санаа зовхоо мартах шаардлагатай бол. Энэ хүүг хардаа үнэхээр хөвгөлтэй юм аа. Ийм олон зүсгэтчгээд нэг ч дуу гарахгүй байна. Чиний анхаарлыг сарниулахгүй гэсэндээ тэр ч гэсэн хичээж байна. Харалдаа тэр намайг их тогтлуулж байна. Та хоёр ч үнэхээр гайхалтай юм аа. Хэнийг ч дөрүүлж алах вэ? Гэтэл цаад гудамжнаас нь бас нэгэн цонхор нөхөр гарч ирээд та нар энд юу хийгээд байгаа юм? 2 км бас нэг хүний хүүхэд. Тэр маш амттай үнэртэж байна, өлсөж байна гэснээр хувраад эхэлнэ. Энэ нөхцөл байдал ер нь л муу болж байгаа ч гэсэн манай хоёрт цаг ожиж өгөх давуу талтай. Сэрсэн нэгэн өргөн хүрээний дайралт хийхэд ямар ч байсан мэд гарсан байдаг. Офелиа гинэт өөрсдөө хүү надад үлдээ гэж Клэр чигээс хөлөө идгээхэд анхаарлаа төвлөрүүл. Одоо ингэж хоорондоо тэмцэлтэй сууж байх цаг биш. Ухаан орсон хүн шиг л овоо юм ярьж эхлэв. Тэгснээ тоглосон юмаа гэд хүүг аратан луу шидээд өгчв. Энээс угаасаа тийм олигтой юм хүлээгээд хэрэггүй л дээ анханасаа. Аратан хүүг барьж аваад идэх гэж байхад Офелиа Клэрт тэр хүүг хамгаалангаа чамд толдох ямар ч боломж байхгүй. Боломж гарч байгаа дээр нь түүний хай. Чам шиг сул дорой нэгэн миний гараас гарна гэж байхгүй. Клэр юм очоос суллан аратан луу дайралт хийхэд Офелиа чи зүгээр нэг хүний хүүг аврахын тулд сэрчглээ гэж үдээ энэ одоо яадаг тэнэг вэ? Өнөөдөр чинь одоо ямар хацтай өдөр вэ? Хоёрын хоёр ширхэг сэрснийг нэг устгахаар болчихлоо шүү дээ гэж Клэрийг бүр ямар ч эргэлзээгүйгээр алхаар шийдчихлээ. Клэр Ракиг надаас маш хүчтэй байр. Яаралтай эндээс цухтах болно. Ой битгий унчгаарай гэд шууд хөдөлж эхэлнэ. Офелиа араас нь хөөх гэх үед аратан түүнийг барьж аваад тэр хүүг би дорхноо барьчих. Эхлээд чиний их зантаа үзгэнд санаа тавихаас та гэждэг. Хэдий мангасч гисэн бас гоё хэллээ шүү дээ.
Офелия муу аратан минь битгий бардам зан гаргаад байгаарай. Гэт Йома очиж суллахад кадрт ганц хоёр дайралт харагд. Тоос бужигнаж тэр дундаас аратан Офелияг бариад авчихсан. Чиний их цан чинь хайччихв. Ам гойхгүй юм уу? Хэрвээ гойвол бас өршөөж магадгүй штэ гэснэ. Толгойг нь буруу дэше хартлан мушгаад хог шиг хайчихна. Аратан за нөгөө хоёрын араас нь хөөдөө. Хөрхий нэх холдож амжаагүй байх шүү. Яасан сул дорой тэнэг хүмүүс вэ? Гэсэн чинь аратны толгой тасарч газар тунлаа. Офелия Модурак толгой нь буруу харчихсан жигтэй босож ирээд түүнийг цавччихаж эн чинь одоо яг яадаг дүр вэ? Манай Клэр үнэхээр л түүнээс хол байна да. Мангас нь хүртэл түүнийг чи мангас байна гэж идэг. Клэр Раки хоёр зогтаад ой модон дунд ирсэн байх бөгөөд хүү тандан одоо эндээс салах болно. Тэр миний Йома авраг мэдрээд хүрээд ирэх бол чи хурдан зогт. Хүү үгүй энэ л биш шүү. Би чамд тус болж чадахгүйгээ мэдэж байна л да. Гэхдээ би чамд тусламаар байна. Юу ч болж байсан хамтдаа баймаар. Өглөөс би айхгүй байна гэдэг мөн шаарч чинь. Манай Клэрийн сэтгэлийн утсыг нь хөндөж бацааныг бүр оцоод авлаа гэж. Ааш чинчаа. Гэхдээ би энэ хүүд бол дургүй. Үнэн нойтор хаамаа шиг ер нь энэ аниме дуусахад бүгд л дургүй болоод дуусна гэж бодож байна. Клэр чи бид хоёроо хоёулаа амьд гарах хэрэгтэй. Тэр бэрхшээлээс өшөөгөө аваагүй байгаа штэ. Юу гэж тэгээл энэ мөн бацаанаас болоод дуусч байдгийн. Ямар ч байсан үнсэж үлгэж байгаад хүүг явууллаа. Клэр Йома аврагаас уллаж хүүгээс зам буруулан зүхтааж байхад хараал ицсэн Офелия араас гүйцээд ирнэ. Зүхтад нэмэргүйг ойлгосон Клэр азаа үцхээр шийдэж эргэн харж хавслын ирмэг дээр зогслоо. Офелия Йома аврагаас уллаж түүн рүү дарихад Клэр эрэхтэй сэсэн нэгэнтэй тулдаж байхдаа олж авсан авра унших техникээ хэрэглэж дарилтыг нь хааж байхад нөгөө мө хэршив новш чинь шууд мэдчихдэг. Хүүх чи чинь одоо юу вэ? Харин хөөрхөн юм биш үү? Тэгвэл одоо жинхнээсээ үзье. Гуй битгий ихнийхаар өгчгээрээ. Гээд дартал түүний дайралтыг нь хаана ирж байгааг нь мэдсэн ч гэсэн хамгаалж чадахгүй байдаг. Эхлээд баруун мөр, дараа нь зүүн мөрөндөө шархавлаа. Надад босод чиг хожнэр байхгүй. Би хож нэртэй болохын тулд энэ техникийг сурсан юм. Жирэлцэх хэлд Офелия ямар сонсогдож байна да. Гэхдээ энэ нэрийг хүмүүс мэдэхгүй л дээ. Энэ техникийг маань харсан хүмүүсийг би бүгдийг нь устгахдаг болохоор. Энэ техник нь гараа маш хурдан савж элдээ ингэж чичиргэж дайрдаг техник юм байна. Клэр чанх урдаас нь гүйж ард нь шилжиж гартал Офелия шууд эргэж хараад баруун гарыг нь тасалчихлаа. Хойшоо ухарж байхтай хавслын ирмэг нь нурж хөл алдан урсаж буугал руу унана. Клэр гол дотроос гарч ирэн арай гэж ам ултрлаа амьд гарсандаа баярлах хэрэгтэй. Энэ шарах бол дүүрч газ гараа нийлүүлэх хэрэгтэй гэж бодож байтал чи энд байх шивдэ гэсэн танил дуу гарна. Чи намайг хуурах төглөө. Хэрвээ чи унахтаа тасалсан гараа аваагүй бол би чамайг дуусгасан гэж итгэх байлаа. Чи мэдхүү? Клеморчууд бид хоёр төрөл байдгийг мэдээж бид бүгд тасалсан биенийхээ хэсгийг нийлүүлж чадна. Эдгээр хугацаан дээр нь л ялгаж байгаа юм шүү дээ. Хамгаалтын төрөл бол тэр дорн нь эдгэж чадна. Чи бол тулааны төрөл юм байна. Хагас хүн хагас Йома босноос хойш өөрсдийн биедээ анхаарал хандуулж хамгаалалгүйгээр зөвхөн өрсөлдөгчөө хэрхэн буулгаж авах талаар боддог. Энэ чинь л тулааны төрөл болох бид шүү дээ. Тийм учраас чиний энэ жижиг мэхэнд юу гэж хурдах вэ дээ? Чи арай намайг гараа нийлүүлэх хүртэл чин хүлээнэ гэж бодсон юм биш үсттэй. Тасарсан гарыг нь эл дээрээ зоож аваад дээш хитэн юучгүй болсон жиргээд хайчихлаа. Клэр маань ингээд дахиж ил татгаж чадхааргүй болчихоо. Ойнгүнээс нэгэн хөлийн чимээ ойрцоор. Клэр үлдсэн нэг гар болох зүүн гартаа сэлмээ хатгаж түрүүний Раки шиг л ухаанаа алдсан дайралтуудыг хийж эхэлнэ. Офелия өршөөлгүй ар нурууг нь завчин Клэр бууж өгөлгүй зүүн гараа сэлмдүүгээ явуултал Офелия үнэхээр сайко шар юм аа. Клэр илдээ барих боломжгүй боллоо. Нууцлаг нэгэн ард нь гарч ирснийг Офелия энэ мөчөд л анзаарав. Эрт үеийн мэдрэмж төрөөд хүрээд ирсэн хоёуланг чинь танихгүй юм байна. Чи хэн бэ? За хэн байх чинь нээгч тийм хамаагүй л дээ. Хөгжилдөж байхад минь саад болсон болохоор чамаач ч гэсэн ална. Клэр зогт. Тэр аюултай болохоор хурдан зогт. Чи чинь Офелия жижигхэлдэг техникээрээ нууцлаг нэгэн рүү дайрлаа. Орчин үеийн клеморууд энгийн хүн рүү дайрдаг болоо юу да. Офелиагийн нууц техник нь ёстой үйлчилдэггүй. Зүг зүгээр зогсож байхад нь сэлмэн харшаад байлаа. Нилээд гайгүй тулааны арга байх чинь тэгэхээр чи дээгүр зэрэглэлтэй нэгэн байх ёстой. Гэхдээ үүний хажууд бол наадах чи юу ч биш. Хүүхдийн тоглоом л гэсэн үг. Бардам Сайко Офелиаг буулгаж авсан. Тэр нууцлаг хүн бол тийм ээ. Хурдан элд Илена байсан юм. Дүр шилжиж Клэрийн зүүн гарынх нь алга нийлчихсэн. Баруун гар нь харин байхгүй чигээрээс ирлээ. Илена гаднаас жимс ногоо барьчихсан. Чи зүүн гараа нэгтгэхэд ухаан алдсан. Тим шарх авчихаад бас гайхалтай юм а гэж идэг. Клэр Иленагаас хэд хоног өнгөрчихв. Тэр яасан бэ? Юу болоод өнгөрчихв? Илена жоохон гайхснаа. 7 хоног өнгөрсөн. Чи юу ч идэж байгаагүй хурдан тамир танхигээ сэлбэж аваад босоод ир. Клэр миний элд хаана байна? Хурдан явахгүй бол болохгүй гэж өвчгнөхөд. Илена чи амьдралаас хурдан явмаар байгаа бол би чамайг яг одоо энд явуулаад өгье гэд үстэй дарна. Чамайг хөөж байсан хүнд би хүнд бэртэл өгсөн ч гэсэн тэр амьд байгаа. Чи одоо үлдсэн гараараа тулдаж сур. Одоогор чи хэнийгч дийлэхгүй үнэнтэйгээ эвлэр. Клэр тайвширч авчирсан зүйлийг нь идчихээд сэтгэл санаагаа тайвшруулж хаад гараад ирлээ. За би нөгөө Миряг яагаад хамгийн хүчрэх нь миний ур зогсож байгаа юм шиг санагдаж байна гэснийг
Одоо тайлбарлаж өгье. Клэр Тересаг өгсөний дараа түүний бие цусыг надад өгөөч гэж гуйсан да. Тэгэхээр тэр өөрийнхөө биеийг Клемор болгоход ашиглаагүй. Тересагийн биеийг нь харин Клэр залгсан болж таарж байгаа байхгүй юу? Тийм учраас Мэриад хамгийн хүчтэй юм шиг мэдрэмж төрсөн. Одоо харин яагаад хамгийн сул дорой Клемор байгаагийн шалтгаан нь Клэрийн биед өөрийнх нь хүний биеийн эс, Тересагийн хүний биеийн эс байгаа болохоор тэр бусад Клеморууд шиг хагас Йомо, хагас хүн биш. Энгийн Клеморууд 2-1 байдаг бол манай хүнийх болохоор 4-1 юм байна л да. Тэгэл бусдаасаа илүү сул дорой байгаа. Ерөнхийдөө хамгийн хүнтэй ойрхон бие физиологтой Клемор болж таарж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоогийн жан Пришилагийн эсрэг ямар ч уламж байхгүй. Тэр сэрснэгийн дундааж хүчтэй. Одоогийн нэг оронтой дугаартай дайчид ч дийлэхгүй. Түүнтэй би нэг л удаа зулдаад гараа алдсан. Тэр үед би юу ч хийж чадахгүйгээ ойлгосон учраас өглөө хуурамчаар үлдэж байгууллагын хаанаас ч олохгүй газарт очиж нуугдсан. Өөрийнхөө Йомо хүчээр дарж өдийг хүртэл амьдэрсэн. Олон жил нуусан учраас бусад дайчид илрүүлж чадахгүй. Тэр үед амссан айдас одоо хүртэл миний толгоноос салаагүй. Чи ийм байсан ч явах уу? Яагаад ингэтлээ зөрүүлээд байгаа юм? Тэрээс бол миний амьдралын бүх зүйл байсан. Надад босон зүйлийг мартаад энгийнээр амьдрах хүч байгаагүй. Баяр баясгал аз жаргалыг хизэхэн байсан ч мэдрүүлсэн. Тийм учраас би заавал түүний өшөөг авна. Елена хураасан дүлэн дундаас сэлмийг нь гарган өгч сонс Клэр. Чамд би хурдан элдний аргыг зааж өгөх болно. Дүр солигдож өвдөж байна. Өвдөж байна хаа. Та үргэлж намайг хамгаалдаг байсан шүү дээ. Гэж үйлсээр Офилос ирнэ. Энэ үйл явдал нэг нөхрийг санагдуулж байна уу та нарт? Тийм ээ. Яг л Першилагийн замаар алхаж байна. Ялагдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрийнхөө зөв гэж зүтгэдэг нөхдүүдэд хэлэхэд сурамжтай үйл явдал болж эхэлнэ шүү одооноос. Сэтгэл зүйн доктортой биш, илэрсээр байгаад хязгаараа давах болно. Юу вэ? Ямар сайхан мэдрэмж вэ? Бас л танил үг. Өчигдөр авсан шарах маань зүуд юм шиг л санагдаж байна. Гэхдээ жаахан өлсөд байх юм гэд дотор идмэр ч юм шиг. Бас л танил үг. Нөгөө талд Елена Клэр хоёр бэлтгэлээ эхэлсэн байв. Хурдан элдний нууц арга бол бүх Йомо хүчээ гартаа төвлөрүүлж нэг гар нь дангаараа сэрж буй зэтлийг хэлж байгаа юм. Ерөнхийдөө хагас сэрж байна л гэсэн үг. Бэлтгэлийн үеэр Клэр ядаж байсан ч хамаагүй үргэлжлүүлнэ гээд байдаг. Манай эндэгж байгаадаас айгүй зөрүүдээ. Нөгөө Ракигийн араас нь санаа зовоод л байгаа л та. Елена бэлтгэлийн үед амралт дадлагыг 50-50% харьцаатайгаар барьж явахгүй бол үр дүн өгөхгүй. Амралт ч гэсэн бэлтгэл явж усанд ороод амар. Елена түүнд өөрийнхөө дайчин байсан үеийнхэн хувцсыг бэлгэлж зүүн гар нь байхгүй ч гэсэн ядаж чиний газ дээр авдаа одоо надад хэрэггүй гэдэг. Чи Тересаг өөрөөсөө өгсөн гэж бодож явдаг үстэй. Тийм ээ. Тэр чамаас олж өгсөн. Чамтай учирснаас хойш төвний дайчны чадвар нь буурч улмаар Пришилад алуулсан. Энэ бол бодит үнэн. Гэхдээ би хэдий богино хугацаанд ч гэсэн түүнийг аз жаргалтай байсан гэдгийг ойлгосон. Бүгдийг нь үл тоож чамайг л сонгосон. Голон тосгонд үгсэн сэрсэн нэгний цогцон дээр нэгэн шулам эрсэн дүрсийг нь харууллаа. Тэдний араас л явж байгаа л та. Одоохондоо бол тодорхойгүй. Бэлтгэлээ хийж байхад Клэрт нэг л дэвшил гарахгүй байлаа. Би чамтай харьцуулахад хэр сурсан бэ Елена? Хурдан элдний аргыг сурахад бие сэтгэлийн тайван байдал маш чухал байдаг. Чиний дотор үргэлж гал ассаар байна. Би буруу бодож чамд энэ арга тохирохгүй нэ гэлэр. Чи 1 минутаас удаан хэрэглэж чадахгүй. Чиний хурд минийхээс 10 дахин удаан байна. Чи ерөөсөө сурч чадахгүй байна. Гэхдээ чи чадах бүхнээ хийсэн. Чамайг магтах хэрэгтэй. Али босоо зогсон. Клэрийн баруун гарыг нь мухарлаа тасалчихлаа. Шарагч нь идэгчсэн болохоор шин шарах гаргасан юм. Елена өөрийнхөө сугандаа элдээ сургуулад өөрийнхөө гарыг тасалчихлаа. Салалтын билег үүнийг ав. Энэ гар чамд байвал хурдан элдний техникийг ашиглахад илүү амар байх болно. Би тулуулдахгүй болохоор надад хэрэггүй. Хэрэггүй болоод юу н удаж байна. Наадгаа хурдан аваад амьд үлд. Чиний хүчин зүтгэл бол Тересагийн амьд байгааг нь нотлоо. Нэг юм шийдэж ядсараа түүний баруун гарыг нь авч өөртөө нийлүүл. Клэр бэлэн болж бүх зүйл дууссаны дараа буцаан өгөхөөр ирэх болно. Тэр болтол амьд байж байгаараа Елена. Санаа бүү зов. Би тийм ч амар өгөхгүй. Алив замдаагаар. Клэрийг яг явсны дараа голон тосгонд сүүлд ирсэн Клемор Еленаг олоонд ирсэн байх ба түүний араас байгуулгын тушаалаар цаазаар авахар хөдөлж байжээ. Түүнийг Рафаэла гэдэг байгуулгын номер 5. Гэхдээ Елена яагаад ийм хүчтэй хүн дугаар 5 байдаг вүлээ гэж гайхаж байдаг. Елена тэгж мэдэрсэн гэхээр аимшигтай хүчтэй гэдэг нь бол тодорхой. Гэхдээ энэ анимын турш дуусан дуустал түүний хүч мөн Еленагийн үгсэн хэсэг нь нууц хэвээрээ үлддэг. Түүнийг дуусгаж байгаа хэсэг нь гардаггүй. Клэр ойд явж байгаад нэг хачин аавра мэдэрнэ. Гай газар доороос гэж нөгөө сэрсэн Офилия гараад ирнэ. Клэр гайхаж сэрсэн нэг нь гэсэн үг амнаасаа гаргасан чинь юу хаана байна? Битгий надаар худлаа тоглоод байл та гэж авч яадаг. Өөрийгөө бүр сэрсэн гэдгээ ч мдээгүй явж өгч. Чи чинь яг хүн биш үсттэй. Чиний гидснээс чинь жаахныг л идчихье. Халивлдээ битгий хөдлөөд бай. Хамсаад л үзчихье. Офилио дайрч ирээд түүний цогцолтыг Клэр хамгаалахад сони юм да. Чиний хурд хүч ихсчихсэн байна. За энэ ч яг гэснэ гидснээс нь хазаж өмөх мах амандаа хийснэ. Ямар сонин муухай амттай юм бэ? Алив дотод талыг нэг амсаад үзийгээд нуурын ус руу гуйдлаа. Клэрийг дарж уул нь амьдаар нийдмээр байсан юмсан сонголт алгадаа.
Өхүүлж байгаад л идэхээс Гэлеморч усанд живж өхнө гэдэг бахархууштай зүйл биш шүү гэж өнгөрч байснаа. Усны тусгалд өөрийнхөө зарыг харцдаг. Тэгснээ сэтгэл санаа нь докторгүй болох үеийг хэлээр ашиглаад нэг гарыг нь хурдан хил дээрээ завчаад уснаас гараад ирнэ. Чи миний гаранд юу хийчих вэ? Чамаас л боллоо. Чамаас л болж миний ах өгсөн. Эдэргээд бүр илэрч өгнө. Энэ одоо байгууллага гэдэг нь айжим болгож сонгож авахдаа хоёр төлд сэтгцэн эмэгтэй гаруудыг шалгаж байж аммаар. Сэрчээ дандаа эргүү юм ярьж лай олж байгаа ерөөсө. Хэлээр хурдан элдний техникээр үлдсэн нэг гарыг нь бас тасалчихлаа. Чи чинь одоо хингэгч новшин вэ? Байгууллагын дугаар 47. Тересагийн биеийг Еленагийн баруун гарыг хүлээн авч ганц эвэрт мангас Пришилагийн толгойг авах. Нэг нь чиний өмнө зогсож байна. Уучлаарай. Чиний сүнсийг би авахулна. Яа бас л хүчтэй болсон гэсэн шиг кул болсон байгаас дагаад Сэрсэн Офелиа юугаа дэмэрээд байгаа юм гэд зайны дайралт хийсэн боловч Клэр түлжлэхгүй түүнийг нь хамгаалаад зогсохгүй биед нь хохирол учруулна. Еленагийн гараа түүний бие нэг хэсэгээ биш болохоор одоохондоо сайн удирдах сураагүй илтэй алдна. Офелиа уснасаа өндөж босч ирээд их биеэрээ дамжин сүүлэн дээрээ гарч ирнэ. Сүүл хэсэгтээ бараг л хүн болоод гараад ирчихдэг. Би сүүл хэсэгтээ бүх хүнийхэн хэсгийг бүгдийг нь төвлөрүүлчихлээ. Нэг үгээр бол энэ миний сул цэг. Би чамд нэг тоглоомын санал тавья. Хэрэг чи миний их биеийг сүүл хүртэл нь сэрэлгүйгээр цавжиж чадвал чи хожино. Чадахгүй бол чи сэрж ганц эвэртийг устгаж чадах боломжоо алдна. Намайг устгавал би чамд өөрийнхөө хүслийн итгэж хүлээлгэнэ. Сонирхолтой тоглоом байгаа үстэй. Клэр түүний сүүлнээс нь дайрч эхэллээ. Офелиа тэр үнэхээр тэнийг юм аа. Миний хэлсний тоолгүй шууд над руу дараад ирэхэд болох байтал юунд ингэж итгэж найдаад ийм үйлдэл гаргаад байгаа юм лөө. Энэ үед хүн байх ахынхаа дурсамжийг бодж байдаг. Ах нь түүнийг хамгаалаад харин өөрөө Пришилагийн үдийн цай болчихжээ өөрхий. Би түүний тоглох дуртаач шудраг байж чаддгүйг нь мартчихаж. Сэрэлгүй дайралтаа хийж байгаа Клэрийн урдаас асарсан биенээсээ хідэн хатгуур гаргаж ирээд Клэрийг эсвэр бичихлээ. Тэснэ чи юу хийгээд байна? Хэрвээ чи ингэж өгчихвөл чамд итгэж найзсан хүмүүстэй юу гэж хэлэх гээд байгаа юм? Өшөө илүү хичээгээч гээд бүр урам хайрлаа. Бүр ойлгохоо байцлаа энийг бүр. Клэр Тересатай өнгөрөөсөн жаргалтай, гунигтай дурсамжаараа өөрийгөө цэнэглэж, өргөжлүүлэн энэ удаа бүр хурдтай завшиж түүний сүүлэнд хүрч чадлаа. Тэр чи чадлаа шүү дээ. Алин хурдан намайг дуусгав. Тэгэхгүй бол би өөрийгөө сэрийчих шүү. Бас түүнийг заавал ганц эвэртийг ялаарай. Үгүй бол би уужилж чадахгүй шүү гэдэг. За ямар ч байсан сайнч бай, мууч бай, сайка Офелиа бол өглөө. Аль нь яг жинхэнэ өөрөө юм ялгах малгах. Ямар ч л байсан тэд нэг өстөнтэй болж таарлаа. Шуурхтай цэлд нэгэн барилга сөндөрлөн. Энэ бол байгууллагын төв байр юмсан ч сүрлэг сарнал дээр хэдэн нөхдөл суучихсан даалгавар олгочоос дугаар 47-той холбоо тасарсан гэсэн үү. Гоно тосгон руу сэрснийг нэг устгах даалгавар аваад 3 сар өнгөрч байна. Дугаар 4 цуг байсан гэлүү? Дугаар 47-гийн цогцос олдоогүй юу? Офелиагийн бие сэрсэн байдалтай олдсон гэсэн үү? Дугаар 47-д алуулсан байх магадлал хэр байна гэж асууж байдаг. Даалгавар олгогч тэдний хүчний зөрүүгөөс авч үзэхэд түүнд ямар ч боломж байхгүй гэж бодож байна. Гэхдээ миний санахаараа дугаар 47 бол онцгой нэгэн Тересагийн биеийг авсан штэ. Яалтчгүй та хүчтэй нэгний чадварыг авч үлдэхийн тулд хийсэн туршилт чинь бүтлгүүлсэн бид бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ. Гэдэг. Тэгсэн чинь нөгөө нөхөр уурлаад түүнийг дутуугаар бүүд өгнө. Тэр бол онцгой. Эрмита үгсэн бол цогцсыг нь амьд бол өөрийг нь олж авчир. Бага бүх даалгаврыг түр хойш нь тавиад гүйцэлдүүлгэж тушаал буулгадаг. Энэ үед Клэр зүсээ эрэхтэй хүн шиг хуурахчихсан тосготоор ракийг хайгаад л явж байна. Энгийн иргэдээс элд барьсан залуу хүүг харсан уу гэсээр сураг ажиг тавиад аялж явдаг. Харамсалтай нь түүнийг харсан хүн байхгүй л байгаад байв. Клэр нөгөө Яма авраг нь дардаг үрлээ хэргэлчихсэн хот тосготуудаар хамаагүй л явж байна. Нэгэн дэм буудал олоод өрөө авч цонхоор нь харахад бусад Клеморууд нь аль хэдийн хайх ажилдаа орчихсон байх үгүй. Манай хүн ч яах вэ? Аврагоо маш сайн дардаг техникийг ашигладаг болсон юм хойно ашгийг нь сайн гаргаж байв. Өчигдрийн ирсэн Клеморууд өглөө явж байсан гэх мэдээллийг буудлын эзнээс авч за тэд даалгавартай гарсан бол нэг өдөртөө эргэж ирэхгүй. Тэр хойгоор нь ракийг сайн хайгаад авъя. Хүн хамгийн их цуглардаг захаар нэг ороод гарыг гэж бодолтой хайсаар алхана. Нөгөө талд өчигдрийн 4 Клемор нэгэн агууд даалгавраа гүйцэтгэхээр иржээ. Аган үүдээр ороход баахан төмөр гадс энэ тэндгүү зоогдсон байна. Тосгоноор үргэлжлүүлэн хайсаар л шантралгүй алхаж байхад хардаа ахаа энд Тереса Клэр хоёрын хөшөө байна. Клэр сонсцоход бүр гайхаад хөшөөрөө хартал хос тагны хөшөөтэй усан ориглоор байлаа. Чи өчигдөр танихгүй хачин хүүд хэлж өгөөд байсан штэ. Тим сэжигтэй нөхдүүдтэй хамаагүй ярьж болохгүй гэж би чамд хэлдэг үстэй гэж ахын дүүгээ загинжээдэг. Клэр өршөөгөрөө наад хүүгийнхаа талаар яриад өгөөч. Тэр илд барьж явж байсан уу гэж асуудаг. Тэр гадны хүн шиг байсан илд гэж харагдахааргүй ч ямар нэгэн урт зүйл бол бариад явж байсан. Тэр энэ хөшөөг харцгаад надаас аль нь Клэр юм бол гэж асуусан. Тэгээд л би хариулсан. Танд би нэг санаа зовох хэрэггүй гэж хэлсэн ш тахаа. Түүний царай шархагдсан байсан ч хөшөөний нэрийг хэлэх үед маш жаргалтай болсон. Тэгээд л би түүнээс айхаа болсон юм. Нэрээ тэр хүү өнөөдөр харагдаагүй тосгоноос явсан бахаараг. Агуурын орсон 4 Клеморуудын нэг нь аимшигтай шархагдсан тосгонд тосгонд гууж байгууллагад мэдээ хүргэхээр иржээ. Клэр шууд тосон гүн авч юу болсныг нь асуух үед "Гуй, манай багийнханд тусламж дуудаад өгөөч. Тэд ямар нэгэн аюултай зүйл төлөвлөж байна.
манай багийнхан бүгд амьд байгаа. Гуй тэдэнд туслаач гэсээр эцсийн амьсгалаа татдаг. Гэлэрч яхав сэрсэн нэгнээс харшилтай болохоор Ракиг төр хойшин тавиад уул руу явахаар болно. Агууд дайжгүй шүү. Ахаад нэг зоогоод үзтээ. Нөгөө газнуудыг энэ цариамууд биесээ гаргадаг болж таарлаа. Мөрнөөсөө ургуулад 6 дахин шүүгээд гэзрүүн бүлж байх юм. Хачи юм одоо ингэсгээд сэрээд эхлэн гэж бодсон юмсан. Чиж үнэхээр гүргэр юм аа. Хэрвээ чи сэрэхгүй бол түүн шиг өхөн үхтлээ биеэрээ дүр нүхтэй болно шүү гэж. Дахийг хүсэхгүй байгаа зү. Хажууд нь дүүжлэгдсэн байсан нэгэн өвдөлтөө даалгүй сэрж эхэлдэг. Альвээ эн чинь л байхгүй юу? Чи сэрснийхэн дараа маш сайхан зүйлийг мэдрэх болно шүү. Үргэлжлүүлээрэй гэждэг. Хажууд нь байсан Катя гэх сэрх үед охин нөгөө гарт тушаал өгч түүнийг Даф гэдэг шүү за. Даф хувирч эхэлнэ. Бид нар одоо яах гээд байна? Даф хувирсан Катяг нэг шанаадад Катя зөрүүлээд хатгуураараа түүний биед нь зоолоо. Охин тэрний дарилт хэр байна гэж асуудаг. Даф хариуд нь сул байна. Үнэхээр хэрэгцээгүй нөхөр байна да. Сул дорой юм гэхэд охин 30-аас доош зэрэгтэй нь хэрэггүй юм байна да. Найдлага тавих хэрэггүй байж шууд устдаг гэдэг. Дафч мөн хэрэгцээгүй түүнийг дуусглаа. За тэгэхээр бид эндээс хоёр зүйлийг мэдэж авлаа. Энэ охин болон Даф хоёр нь хүчтэй дагалдагчид хайж яваа юм байна. Мөн сэрсэн нэг нь адилхан сэрсэн нэгнийгээ устгаж чаддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Бидэнд яг харахгүй нэг оронтой дайжд хэрэгтэй. Хурдан сэрээд өгөлдөө байгууллагын дугаар 9 Жин сан Клэр уул руу явах замдаа 4 хүн төрхөнд хувирсан Яматай тарж үзнэ. За энэ энгийн Яманууд бол үнэхээр сонирхол татхаа байжжээ. Нөгөө живчийн хурууны жилээ гарахгүй гэдэг нь л боллоо. Пөөх тэр охин ч хурдан нэмэлт хүрт дуудсан байх шүү. Хүрээд ирлээ. Сул дорн нэг юм байна. Түүний аавраач үнэхээр өчүүхэн жоох юм а. Түүний зэрэглэлээ доогоор байхдаа сэрсэн ч бидэнд нэмэр болохгүй л байхдаа гэждэг. Даф руу хараад түүний чи аав хүссэн зүйлээ түүнд хийхэд цариамууд бүр баясалтай нарахгүй яваад өгнө. Аган гүнээс хэмжээшгүйх Яма аавраа мэдрэгдэж байна. Энэ юу гийж газар вэ? Энэ зүйл цогилж байна. Ямар хачин аавраа вэ? Хоёр гадас болон 4 өнгийн бөөс ухталтэлээ. Юм болох биш гадсыг нь хаагаад 3 Ямаг нь тэр дор нустгаад нэг зүгтсэн нэг хөөж алхаж байтал газар дороос нэг нь том гар цөмлөн гарч ирж зүгтэж болохгүй гэж хэлсэн баха гэж шууд бяц сатгаад алчдаг. Том биетэй өвчээрээ газар дороос гарч ирэнгүүтээ гацчихна. Клэр юу гэж боломжийг алдах хомбож өглөө. Гэхдээ түүнд нөлөөлдөггүй хөрхий. Бүр нүдний зохиороо сэлмийг нь барьж авснаа гараараа далааж энтэр. Тэгэд чи үнэхээр муу юмаа гэсэн бидний танил басалт орж ирнэ. Зохиноосоо сэлмийг нь унгаагаад Клэр сэлм рүүгээ гүйхэд энэ бол өөрх тэнэг минь. Өөрийгөө сайн хичээмүү царай муутаа гэд бүр замд нь хэрэлдэд идэг. Клэр сэлмээ барьж аваад хурдан элдний аргаа хэрэглэж эхлэх бөгөөд нөгөө талд нууцлаг охин өтөрч үнэндээ овоо тажгүй юм гэж Даф төгөлгүй аваад ирч гэж хэлдэг юм уу дөө гэд бодож сууждаг. Дугаар 9 Жин нилээн түүний хорон үгэнд төвчж зогсон. Гэхдээ тэр хязгаартаа хүрч байгаа бол та Дафт Клэрийн хурдан элдний техник нь үйлчлээгүй завчиж чадахгүй л байлаа. Амнасаа гадаас гаргаад манай хүнийг нэг гусаад хоёр дахь гадс нь нуруунд дээрээс нь дахиад нэг гусаад авлаа. Тэгсэн Клэрийн хоёр хөлийг нь оньсон байжээ. Айхтар гэсэн хутгалцгаж. За тэгэхээр одоо чиний хувцсыг чинь тайлж эр имийг чинь мэдээд авъя да. Гэнэт хажуунаас нь яасан ядаргаатай юм бэ? Түүний хурдан олсондоо баяртай байна шүү гэсээр дугаар 3 Галатия гараад ирэв. Клэрийг олж ирэх даалгаврыг Галатиад өгсөн байжээ. Надтай тоглох гээд хүчтэй нэгэн ирчихлээ. Чамайг бяцалчгаад түүнтэй тоглоё доо гэд толгойг нь бацаж эхлэхэд Галатия Даф руу ширтэж байснаа хак шиг юм хэрэглээд Клэрийг тавиулчихав. Би зөвхөн түүний төлөө л ирсэн юм. Уушлан бизгэснээ дайсан руугаа нуруугаа харуулад алхаж эхлэхэн тэр. Даф бүр шоконд ороод намайг битгий басаад байгаараа муу шавж минь гэд дарилтаа өршлүүлсээр байхад ямар ч гадс нь онохгүй тойрч буугаад идэг. Онохгүй байгаагаа мэдсэн Даф том газараа гарах үдийг нь нураагаад гацыг нь халаа. Галатия Клэрийг үлдээгээд чи эндээ түр хүлээгээд хөлөө идгэж бай. Тулаанд оролцох гэсэн хэрэггүй. Тэр ч бас чамтай адил Яма авруугаа дарж байна. Гэхдээ чи түүнийхтэй адилхан хэмжээнд авруугаа аваачиж чадвал түүнд хүрч чадхуулна гэж хэлдэг. Даф зайн дайралт үйлчлэхгүй байгаа бол энэ яах вэ гэд гараа далааж байгаад цоглоо. Тэгсэн яасан гэж хуруунууд нь тэнийгээд Галатигийн зогсож байгаа газарт хөндөй болоод цогцсон байдیں۔ Даф бит хоёр бүр өөртөө шок заяа. Галатия толгоор нь хэд давталсноо энгийн дайралт нөлөөлөхгүй юм байна. Гиснээ хавраг руу зоосноо бүх газартаа тийм хатуу биш юм байна. Даф гараараа зөгөхөд далааж хайк шиг юм хэрэглээд довтлооны чиглэлийг нөөцлөө зүүн гарыг нь шахтуулж чадаж байх юм. Тэр ч үнэхээр ондоо байна шүү. Даф дахин довтлоход баруун гарынх нь алгыг дэлгэж байгаад сэлмээрээ тас татлаа. Даф бүр уйлаад шалдаа буучсан. Галатия бол түүгээр зүгээр л наадаж байдаг. Тэгтэл гинэт охины дуу гарлаа. Даф чи одоо юугаа хийгээд байгаа юм бэ? Миний цохилтууд түүнийг онохгүй байх шүү дээ гэж гомдлоход чи тэнэг болохоор тэр шүү дээ. Би чамд дараагийн удаа яаж цохихыг чинь зааж өгье. Тэгэхээр онцгой баха заа гэж авдیں۔ Тэгэхээр сонс. Чи түүнийг бүх хүчээ гаргаж байгаад цох. Хэрвээ дахиад онохгүй бол би чамайг шийтгэн шүү ойлгосноо гэж идэг. Чамаас болж ийм байдалд орлоо гэд уурлаад гараа далааж цохиход Галатия түүний цохилтын чиглэлийг өөрчлөлгүй. Дараагийн цохилтууд нь онож газнууд нь ч гэсэн чиглэл нь энэ удаад өөрчлөгдөхгүй байлаа. Охин тэр бусдын Яма аврааны урсгалыг нь удирдах чаддаг.
Гэхдээ зөвхөн довтлооны чиглэлийг л өөрчилж чад. Довтлогыг нь бол хизээч зогсоож чадахгүй гэж дүгнсэн байдаг. Тиймээс Даффиг уурлуулж бүх хүчийг нь гаргахад тэр өдөрдөж чадахгүй байгаа юм. Галатиагийн хүч үйлчлэгээ болсноор царай муутах бүр гаарч тулааны чиглэлийг төс өөр тийш нь эргүүлж эсрэгээрээ Галатиа маш хүнд байдалд орж эхэлнэ. Дафф Галатиагийн толгойг онож байлаа. Киллер Яма аврагаас суллаж хурдан хөлөө эдгийх гэж байтал охин чиний байдлыг ойлгож байгаад чи хязгаараа давчихсан байна шүү гэтэл Киллер Галатиаг авраа зогсохгүй бүр буцчихсан байдаг. Галатиа яагаад байгууллага чамайг надаар хайлгаад байгаа учрыг нь ойлголоо. Чи чинь хин гэх чинь вэ? Тэгсэнд охин яаж байгаа юм бэ? Буцчих юм. Сэрлээл гэж бодлоо шүү дээ. Нэг нь хязгаараа давчхаад буцаж чаддаг. Нөгөөх нь бусдын Яма аврааны урсгалыг өдөрдөж чаддаг юм аа. Ямар гэж хослол вэ? Надад та хоёр таалагдаж байна шүү. Надтай нэгд гэж өөрийнхөө аримдаа урддаг. Галатиа эрт үед байгууллагын дугаар нэгт багтгууц хүчтэй нэг үеийн 3 дайчин сэрсэн юм. Нэг нь эрэхтэй, нөгөө хоёр нь эмэгтэй дайчид байсан. Тэдний 3 хүчтэн гэж нэрлэдэг юм. Бүхий л сэрсэн нэгнээс хүчтэй. Тэд тус тусынхаа замаар явсан. Өөрийн хүчийг мэддэг, хоорондын зөрчлөөс зайлсхийх замыг сонгоцгоож салцгаасан. Тэд энэ явдлын дараа дахин гарч ирээгүй, тиймээс тэднийг газрын гавдах адгуус гэж нэрлэдэг. Түүнийг баруун зүгийн адгуус Рифул гэдэг. Тэд маш залуудаа дээд түвшинд хүрч чадсан. Дараа нь харин сэрсэн. Чи ч залуу гэхэд овоо мэдхтэй юм аа. Гэхдээ нэг зүйлийг буруу яриад байна. Бид хоорондоо зөрчилдөг байсан бол нэг нэгтэйгээ давхцлахгүй, тогтмол сууршилтай байж чадахгүй штэ. Тэгээгүй юм бол яагаад та хэд тус тусдаа сэрсэн нэгнийг цуглуулж ямар нэгэн зүйл бэлдээд байгаа юм? Хоорондоо дайтах гэж юу? Тэгэхээр хойд зүгийн залуу харим цуглуулж байгаа байх нэ. Тэр хойд зүгийг түгээсэн ганц ивэртэй хүүхнийг олж авсныхаа дараа би их тоодог болжээ. Ямар ч үсэн Першила модурак хойд зүгийн газрын гавь хадгуустаа нийлчихсэн болж таарлаа. Рифул ядарч байна. Их зүйлийг ярьчихлаа. Би доороо ажиллах хүн хүч хайж байгаа юм л да. Киллер өс хонцондоо автан тэр хойд зүгийн залуугийнхаа нэрийг хэлээд аль. Би түүний эмэгтэйг аалах болно гэж урлахад өө чи түүнийг таньдаг байх нэ. Битгий дэмий зүйл яар. Түүнийг хаанаас олж болохыг хэлээдэх гэж хацаа ширүүсгэхэд чи ч нэлээд сайн ярих юм аа. Хэрвээ чи намайг нэг л цохиж чадах юм бол би чам нэрийг нь хэлж өгье гэдэг. Киллер сонсоод шууд дайрч очиход Дафф түүнийг хамгаална. Дээрээс болон хойноос нь дайрахад Дафф түүнийг алдалгүй хамгаалж Рифулд хүрч чадахгүй байлаа. Киллер уурандаа автан хязгаараа дахин давах гэж байхад Галатиа гарч ирээд сэлмийг нь гараас нь авч шидээд "Зогс, чи тэдний нэг болох шахлаа. Рүфил ойрхон байсан юмсан. Газрын гавийн адгуус бидэнтэй тулдах хүсэлгүй байна" гэдг нь хаз гэсэн. Эхлээд энэ царай муутыг хамтдаа дуусгая. Үгүй гэвэл түүний хатуу биеийг сүлбэж чадах байгууллагын зэрэглэл 9 G-нийг авч ирэх хэрэгтэй болно. Түүнд туслах хэрэгтэй. Би энэ залууг аргалж бай. Чигээс очиод аваад иргэдэг. Тэр одоогор өвдөлтөндөө сүхрэн сэрэл төвхлээ бараг хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Хэрэг оройтсан байвал Жиний толгойг өөрийн гараар аваарай. Алив хурдл гэдэг. Галерийг хөдөлж эхлэх үед Жин сэрж эхэлж байдаг. Би Яма хүчээ сул тавьснаар бүх 47 дайснаас ч хүчтэй бол. Чиний муухай царинд санаа тавих шаардлагатай болчихлоо. Уучлаарай биз. Галер Жиний байгаа газарт нь яваад ороход тэр аль хэдийн сэрчихсэн. Ой намайг алаад өгөөч гэж арай ядан хэлж байдаг. Би удаан тисэж чадахгүй нь хурд намайг дуусгаад өг гэж ашгарсаар л. Клэрийг сэлмэ далаахт нь ашгүй дээ. Би ингэж хүн шиг өгч чадах нь гэж уйлсаар л. Клэр гинэт сэлмэ хайн түүнийг хурдан буц чи юм чин чадна гэд тэврээ тавлаа. Нөгөөт нь бүр гайхаа чи юугаа яриад байна? Бид нэг л удаа хязгаараа давах юм бол буцах боломжгүй шүү дээ. Хязгаараа давсан ч буцах магадлал тэг биш. Чи юм чин чадна. Битгий бүүж хурдан буц гэж хэлэхэд биес нь асар их Яма аваа засарч тэр буцаж чадсан байдаг. Тэгэхээр Жинч бас хагас ирсэн жижигхэн багийн нэгэн гишүүн боллоо. Бидэнд чиний тусламж хэрэгтэй байна. Тэгээд л чамдар ирсэн. Хурдлахгүй бол болохгүй гэж хэлэхэд агуу нурч эхлэв. Галатиа маань бүр хүнд байдалд оржээ. Дафф хэд бүлээд авч. Рифул тэр удалгүй энэ нэрчээрээ хязгаараа давах болно. Өргөжлүүлээд бай Дафф гэж Даффыг хурцлж яадаг. Сэрхийн өмнөхөн Клэр Жин хоёр амжиж ирлээ. Жин хэрв чи хүсвэл би тэднийг саадуулж байх оронд та хоёр хурдан цогтож болно. Энэ амийг чи аварсан. Би туслахтаа баяртай байх болно гэж хэлдэг. Тэгэхээр Жин ч нилээд шудраг хүн байна. Бүх Клеморчууд бас муу гэсэн үг бол биш болж таарлаа. Чи хамгийн сайнаараа байлаж тэднийг саадуулж чадахгүй нь харамсалтай. Дугаар 47 бит 2 саадуулж хөдөлгөөнгөө болгох үед чи түүний хоолойнд сэлмээ буулгаарай. Чиний дайралт бусад дайцтайс хамаагүй хүчтэй учир чиний үүрэг одоогор хамгийн чухал нь байна. Сонс өөрийнхөө амьдралыг өөртөө зарцуул. За тэгээд Дафф эсрэг манай хэдийн тулаан эхлэхэд бэлэн боллоо. Клэр Галатиа орж түүний сул цэгийг мэдсэн учраас довтлогоон бүрэн түүнийг их бага хэмжээгээр шахтуулж байв. Галатиагийн дайралтын чиглэлийг өөрчлөх техник нь Даффт мөн үйлчилж эхэллээ. Дайрахын хажуугаар суппортлож Даффт завсар өгөлгүй дайралтаа өргөжлүүлж байлаа. Тэр хооронд Жин 14, 15, 16 гэдэл тоолоод гараа мошгиж байдаг. Түүний энэ техник нь сэлмээ иршилж эргүүлээд дайсан руу өрөмшгөл ордог чадвар юм байна. Клэр Галатиа хоёр түүнийг торгож байхад Жин эргэж болох дээд хэмжээ 21 төрлөө. Яг одоо Жин хурдл гэсэн дохио өгдөг. Тэр илдээ агсан чанга урдаас нь үсрлээ. Торгож байсан Клэр Галатиа хоёрыг мөргөлдүүлээд Жиний дайралтыг гараараа хаах гэсэн боловч түүний дайралт яалтчгүй хүчтэй. Гарыг нь бараг өрөмдөөд л ороод ирлээ. Нөгөө гараараа түүнийг нислэн зохиж манай гуруула газар твтээд өглөө хөрхий. Даавч бас тэнийг юм шиг харагддаг мөртлөө нэлийн хүчтэй нөхөр юм. Рифул за тэгэхээр тэднийг сэрэх ажилдаа орцгоё гэтэл Клэр маань босоод ирлгүй яах вэ? Жин чи амьд үү? Тийм ээ яаж игээд л амьд байна.
Дахиад нэг удаа хийж чадах уу? Тийм ээ, би чадна. Би чамд зам засаад өгье. Энэ удаад яг хоолоор тоглоорой. Тэр мэдээж ойлголоо гэж хариулдаг. Жинэ дайралтай бэлтгэж эхэлнэ. Дав Клэрийг тааз руу зөхөж хайчгаад Жин рүү хартал. Тэр мөн nooш дайралтай хэдийнэ бэлтгэжчихжээ. Одоо чамаар үнийг дахиж хэлэхгүйгээд галцаараа галтал Клэр түүнийг хамгаалж өгдөг. Тэр маш их ядарсан, мөн нэмээд гэмтсэн мөртлөө надад итэг би чам зам засаж өгөх болно. Чи хоолоод оних ёстой шүү. Жин, яг одоо гэж дохио өгөхөд их зурдаас нь үсэртэл Клэр баруун гараа дангаар нь сэрэж Дафын алсын зайн завчилтаар өөрийгөө хамгаалах боломжгүй болгож Даф арга ядан амнаасаа гацаар галлах гэж байхад Галатэ босон ирж Йомо аврооных нь урсгалыг удирдах буцаагаад залгиулцдаг. Жиний дайралт түүнийг яг цээжинд нь онож маш том нүх гаргалаа. Хүзүү гисэн алдчихлаа шүү. Үргэлжлүүлэн толгойг нь авах гэж байтал газрын гавын адуус тулаанд оролцож эхлэв. Тэр нэг гараа дангаар нь сэрэж Жинийг барьж аваад уушлаараа Дафыг та нарт алуулж чадахгүй нэ. Түүний ялагдлыг би хармааргүй байна гэж хэлдэг. Энэ бүх зүйлийн дараа тэр миний хүн шүү дээ. Түүнийг өвхүүлж чадахгүй нэ. Клэр өсөж очоод түүний толгойд илдээ хамар хүртэлн зоотол би чамайг толгой руу асахыг чинь мэдэж байсан юм. Гэснээ өөрийнхөө сэрсэн дөрөхтэй орлоо. Нэрээ тийштэй. Намайг нэг зөхөж чадах юм бол ганц цэвэртэй цуг байгаа хойд зүгийн адуусын нэрийг хэлнэ гэж хэлсэн. Тиймээс би хэлсэндээ үрж чамд хэлье. Түүнийг хойд зүгийн цас мөсний орон болох Альфенсийн мөнгөн хаан Ислэ гэдэг. Хэрв чи тэр залууд ялагдах юм бол надтай нэгд. Чамд өшөөг авах боломж байхгүй. Тиймээс би чамайг хүлээж бай. Дараа дахиад уулзцай гэснээ Дафыг аваад явлаа. Тэд ч бас тэгтээ азтай мултарлаа шүү. Үүнийг газрын гавын хадгуус гэдэг гэж юу? Түүнд хүрэгч маш хоол байна да гэж Клэр дотроо боддог. Галатя за одооноос би үндсэн даалгавартай орно. Дугаар 47 чамайг байгууллагад хүлээлгэн өгөх болно. Эсэргүүцэлгүй дагаад явбал сайн байна. Үгүй бол чи юу болохыг мэдэж байгаа. Клеморчуудын амьдрал бүр цаанаасаа л нэг тийм цаг минут бүр налаантай байх юм а. Хэцүү нас. Клэр надад одоогор хийх маш чухал зүйл байгаа учраас байгууллага руу явах бодол алга гэж шулуухан хэллээ. Чи тэгэхээр байгууллага руу цогцоо явуулахыг хүсэж байгаа байх нэ. Гэсэнд Жин өмнөр нь орж Галатя руу илдэж ийлүүллээ. Би залуу байгаач үлцэн амьдралаа түүний төлөө амьдрна гэж шийдсэн. Үүнийг байгууллах шүрчилж чадахгүй. Мөнгөн хаан Ислэ рүү явах гэж байгааг мэдсэн Галатя та хоёр шиг сул доройчууд газрын гавын адгуусаас амьд гарна гэж бол байхгүй. Та нарын өөрсөн цогцыг би хайх хүсэл надад алга. Дараагийн удаа таарахад дайсан эсвэл найзын хуваар таарах үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хүртэл амьд байхыг хичээгээрээгээд яваад өглөө. За тэгэхээр ганц цэвэрт Пришилаг хаан байгааг мэдсэн Клэр хойд зүгт хөдлөх нь тодорхой боллоо. Харин түүнийг ам мэнд орхиод явсан Галатад юу тохиолдох вэ? Байгууллага түүнд итгэх болов? Цастай ууланд хэдин киломорчууд баларч байгаа харагдана. Дүрс шилжиж Жин Клэр хоёр ярилцаж зогсох бөгөөд Жин ямар ч байсан түүний ачийг хариулж дуусгасан гэж бодох хүртлээр түүнийг дагаж явахаар шийджээ. Гэнэт даалгавар болгогч хаанаас ч юм гараад ирэх өгөөд сүүдэрт дугаар тавар Рафаэлад нуугдаж байлаа. Тэр хоёр хоёулаа түүний Йомо авраг нь мэдэрч чадаагүй байдаг. Өмнө нь хурдан хэлд Илена хэлж байсан да. Яахлаарэ чам шиг хүн дугаар 5 байдаг байна гэж. Тэгэхээр энэ нөхөр бол нэлээд л эвгүй гар юм шиг байна. За тэгээд эргээд үндсэн үйл явдалтай оръё. Даалгавар болгогч чамайг хаас агуул хайлаа гэж хэлэх үед Клэр зөрүүлээд Галатя юу болсон бэ гэж асуухад тийм ээ тэр өөрт олгогдсон даалгавраа биелүүлэлгүй. Илт худлаа ярьсан тул яриаг нь дуусгаад шууд толгойг нь авсан гэж хэлмээр байгаач түүний хүч одоохондоо бидэнд хэрэгтэй учир арай алаагүй байгаа гэдэг. Клэр яг үнэндээ бид чам даалгавар өгөхөр ирсэн. Хойд нутагт маш олон сэрсэн нэгэн гарч ирсэн. Тэдгэрийн учрыг олохоор явсан дугаар 7-гийн баг тэдний гарт амиа алдсан. Тийм учраас тэдгэр сэрсэн нөхдүүдийн учрыг олох мэдээж тэнд энэ удаагийн даалгаврыг хамт гүйцэтгэх клеморчууд цугларсан байгаа. Амжилттай биелүүлвэл байгууллага чамд нэг удаагийн онцгой өршөөл үзүүлэх гэдэг зүйлийг хэлэхэд таатай байна. За яг хөө чи энэ даалгаврыг хүлээж авахгүй бол би чамайг хаанаас ч гэсэн олоод устгах л болно. Нэрээ нэг зүйл чамтай хамт аялаж явсан хүү хойд зүгээр хайгаад яваа сураг сонсогдсон шүү гэдэг. Газрын гавын адуус Рифүлээс угаасаа хойд зүгийн мөнгөн хаан Ислэтэй хамт ганц цэвэр байгааг дуулсан болохоор ингээд бүр бүгд цугларчихсан юм шиг л болж байгаа. Хамгийн сайнаар бодоход л даалгавраа биелүүлж байгууллагад хөөгдөхөө болно. Ракиг олоод мөн цаашлаад ганц цэвэртдээс таарч өшөөгөө авах боломжтой сайхан нөхцөл бүртлээ. Гэтэл санснаар болно гэж байхгүй л дээ. За тэгээд тэд хойд зүгийн Альфенсийн хамгийн ихний хот болох Пьета тосгонд цугларч байгаа юм байна. Клэрлүү гэнэт хурц сэлэм гэлс хийхэд тэр хамгаалаад харахад бидний хуучны танил хээлэн байдаг. Жинч яах вэ? Яаж байгаа чинь энэ үгээд илдээ агсдал дэнэвч мөн адил байж байдаг. Хөөе нөхөр минь хуучны андууд мэдчилж байхад бидхий төмсрөөд бай гэж идэг. Тэд биенийхэн дугаараа нэрээ мэдлэж авчгаад зогсож байтал байгууллагын дугаар 8 Флора гэх хүүхэн ирээд бүгд цуглаараа дайралтын төлөвлөгөөгөө гаргах гэж байна гэж дууддаг. Хэлээ. Жин та хоёр нэг оронтой юм чинь энэ ажиллагааг та хоёр өдөрдөн гэсэн үг үү гэж асуухад Флора үгүй надаас бага дугаартай хүн энэ даалгаврыг өдөрдөж явуулах болно. Тэр бол байгууллагын дугаар 6 Мириа байдаг. Нэг л тийм ностальжик мэдрэмж төрөөд байна шүү те. Мириа даалгаврын талаар бид энд бүлэг сэрсэн нэгнийг устгахаар цугласан. Тэгэхэд хэсэг нөхдүүд айж эхэлнэ. Яриагийн тасалж энэ булчинлаг Клемор ярьж эхлэв. Нилээн л өөрийн хүч чадалтай эрдсэн хямсгар байрын нөхөр байна.
Гэхдээ нэг иймэрхүү хүмүүс нэг нууцтай байдаг те. Тэр хэлэхдээ айгаад байгаа бол энд юугаа хийж байгаа юм? Хурдан сүүлээ авчиад явцгаа гэж идэг. Нилээн ширүүн айстай нөхөр байх чинь. Түүнийг дугаар 11 Үндинэ гэдэг юм байна. Ер нь аним дээр усны дагнууд л нэг иймэрхүү нэртэй байдаг те. Үндинэ гэд. Дэнев түүнийг булчин тарихтай төмс. Түүний булчин тулаанд ямар ч нэмэргүйгээд хатгаад авдаг. Баас хатавч өмхийгээ тавихгүй хичээр. Клэрийг манаас анх яаж байлаа юм. За тэр чих. Мэрэ энэ байдлыг зохицуулахаар урагшаа алхах үед Флора урдуур нь орж жоохон авраа суллаад саад болсон хүнтэй зугаацахад бэлэн шүү гэж илтгэр жиж үг яриаг дардаг. Тэгээд дугаар 11 Үндинэ, дугаар 9 Жин, дугаар 13 Вероникаг урагш дуудаж Мирия болон Флора нарыг оролцуулаад нийт цугларсан климоруудыг 5 багт хуваарлахаар болдог. Төлөвлөгөөнд гоц гойд гэхээр зүйл бол байхгүй. Баг бүрт нэг сэрсэн нэгэн оногдно тэгээд л болоо гэж Мирия тайлбарладаг. Маргааш дайрах болохоор тиймээс одоо багтаа хуваагдъя гэж Мирия хэлдэг. Хелен Вероникагийн багт, Дэнев Үндинэгийн багт, Клэрик Флорагийн багт хуваарлана. Бусд нь бол угаасаа хамаагүй шүү дээ. Оройн байгууллагыг эсэргүүцсэн хуучин багийнхаа маань уулын нэг агууд уулзах болно. Клэр агууд дугаар 9 Жинийг дагуулад ирсэн байх болно. Учир нь гэвэл тэр ч бас агууд бүрэн сэрчгсэн байж байгаад буцсан болохоор гэж Клэр бусадтай тайлбарладаг. Мири Клэрийн шинэ гарыг нь мэдчихсэн маш хүчтэй дайчны гар байна. Хэнийх вэ гэж асуудаг. Клэр гэхдээ хэлдэг л дээ. Харин оронд нь Мэригаас энэ даалгаврыг амжилттай болох магадлал хэд вэ гэж асуухад нь амжилттай болох магадлал бол тэг. Зүгээр энгийн сэрсэн нэгний бүлэг байсан бол тэг биш байж болох байсан. Гэвч энэ бүлгийн цаана нь өдөрдөгч байгаа. Тэр бол газрын гавын адгуус хойд зүгийн мөнгө хаан Ийслэ гэж би бодож байна. Байгууллага биднийг худалдаж тэдний хувьд бол бид зүгээр л тахил гэж чухам нэг өөрийн бүлэгтэй нуулг байлдаг. Цасан дунд 3 сэрсэн нэгэн байх бөгөөд уул нь тагнуулын үүрэгтэй ирж. Гэхдээ нэгэн тэсэлгүй шууд дайралт хийхэр болно. Инхүү хойд зүгийн Пета тосгоны цус тулаан хэллээ. Хөөрөө нөхөр нь шууд өсөрч орж ирээд л хядалгаа эхэлж байх оронд Клеморчууд цугларч тулаанд бэлэн боллоо. Мирия тушаалаа буулгаж сэрсэн нэгнүүдийг багуудад хуваарлана. Сэрсэн нэгэнтэй харс толгорч үзээгүй Клеморчууд нь айж сандарч байлаа. Дайралт эхэлж Флора дээвэр дээрх сэрсэн нэгнийг хувирхаас өмнө дуусгах хэрэгтэй гэсэн боловч түүний дайралтын чиглэлийг Галата шиглээ өөрчлөөд онож чаддаггүй. Тэгсэн багийнх нь нэг дуршлаггүй нэгнийг өдөрдөж түүн рүү илдээ далаалахад Клэр түүнийг зогсоож тэр Йома авраага бидэнтэй нэг давтамжинд оруулах юм бол бидний биеийг өдөрдөж чадна гэж хэлэх тэрл үед бүгдийг нь өдөрдөж нэгээр нь Флорагийн толгойг авах гэх үед Клэр баруун гараа дангаар нь сэрээж хурдан элдний арга ашиглан хүнд байдлаас гарлаа. Флора боломжийг ашиглан завчсан боловч сэрсэн нэгэн түүнээс хурдан байлаа. Гүрвшиг гачин болоод хуржлаа. Нөгөө талд Жинигийн баг хойрлож авсан сэрсэн нэгэндээ бүтэн болбуулчихсан, баларчихсан байж байтал Хелений баг нэмэлт хүч болж мөн Клэрийн багт Үндинэгийн баг туслахаараа ирэв. 3 сэрсэн нэгэн байгаа, 5 баг байгаа учраас нэг баг нь ингээд нэмэлт хүчээр ирж байгаа. Харин Мирия болохоор нэгийг нь дангаар нь устгана гэд явчихсан байдаг. Үндинэ чанга хурдаас нь өсөрч 2 сэлмээ далаатал нөгөө өдөрдөг аргаараа түүний сэлмийг нь хоолоод нь өөрийнх нь гараар тулгаж тэгээд бүр цавччихв. Тэгсэн бас арайч багын ахлагчийн хэмжээний болохоор юугээл ийм хурдан дуусав. 2 хацраал зөсчихсэн байдаг. Мангас нэг шоконд орж аваад дахин чадвараа ашиглан Үндинэгийн давталгааг зогсоолоо. Түүний булчинлаг биеийг мангас ч удирдахад хэцүү байгаа бол та. Толгойд нь хэд болгож аваад ухарсан боловч удирдлагаасаа гараагүй ээжээ. Түрхэн хөлгөөнгөө болох тэрл үед нь Үндинэг хэд бүлээд авлаа. Энэ үед дүр солигдож Вероника болон Жини бүлгийн хэд рүү шилжинэ. Энд ч мөн адил нэлээд хэцүү байдалтай байгааг цухас харуулна. Буцаад Үндинэ рүү шилжиж Үндинэ над руу битгий орт. Бэртэг болно шүү гэд анхааруулж нөгөө үеийг ойртуулахгүй л байлаа. Баг ахалж байгаа юм болохоор бас хариуцлага мэдрээд байгаа л да. Дэнэ болон Клэр тоосонгүй Үндинэг хөшөглөж галын шугамаас гаргаад мангасыг манай хоёр хомбож гарлаа. Гэхдээ сайн нөлөөж байгаа шинж алга яасан ч тасардаггүй толгойд. Мангас Дэнэ Клэр хоёрыг хөдөлгөөнгөө болгож тэр хоёр маань ч Йома аврагаас суллаж эхэлнэ. Нөгөө талд Вероника болон бусад нь аргацааж байхад Жинэ тусгай техник эргэж болох дээд хэмжээ 21 төрлөө. Мангас бусдыг дорд үзэж өөрөөрөө бахархаж байх оронд Хелен гараа сунгаж далавчийг нь Жин гидсэнд нь сэлмээ зоож байгаад эргүүлгээд суллаж бүх мөчийг нь тасдахад Вероника Синтия гэх Клеморто өсрөн гарч ирэн түүнийг эрлэг рүү нь явах зам руу нь хөдлөлөө. Клэрийн багтаа тулж байсан мангас манай хоёрыг тэнгүүд ингээд сэрэгч нь эндэ миний дайсан болж чадахгүй инээ тэрийгэд байж байтал юу сэрэх. Манай жижиг багийн хэд бол буцалтаараа алдартай шүү дээ. Йома авраага ихсгэж түүний давтамжаас гарч удирдлагаас нь гарчээ. Гүүж очиод хоёр талаас нь илбэж гартал энэ удаад харин түүнд маш хэцүү байгаа болтой шүү. Дэнев толгой дээр нь маш дажгүй гэж хэлж болохоор том хэмжээний шарх өглөө. Мангас ч орилж босдон ч гэсэн шокийн байдалтай Дэнев шууд урдаас нь үсэн ортол мангас тэнэг гэж шилбүрээрээ хоёр зотол Дэнев чинь эдгэрдэг гар штэ. Гүлээ барьж ядаа миний толгойг л авах хэрэгтэй тэгээд хормын нөхөлтөө хийгээд хүзүүнийх нь талд ортол сэлмээ шигтгэлээ. Новш гэж дутуудчих шив. Нэг цавчилт хангалтгүй байна гэж бодтол Үндинэ гарч ирээд чиний гаргасан шарх учир чи дуусгах хэрэгтэй бололтой.
Алив би туслая гэд дахиад нэг сэрсэн нэгнийг нийлж байгаад ил бичглээ. Гэтэл тасарсан толгойн тэнгэр рүү нисэж явахдаа нөгөө өдөртдөг хүчээр хамгийн туршлага муутай хоёрт нь бие биенийхээ толгойг авах тушаал өгдөг. Клэр болон Флора өсрөн гарч ирээд түүний толгойг нь яг л зүсэн билүү шиг хуваадаг. Би ихтэй нэг жоохон баясгалантай яриад байна үгүй юу? Клэр гинэт нэрээ мэри яасан бэ? Ганцаараа нэгтэн тулдахаар явсан шүү дээ гэтэл Дэнив чи ч мөн санаа зовх юм олвоо. Чи өөрийгөө хүчтэй болсон гэж бодож байгаа бол тэр түүнээс ч хол илүү хүчтэй болсон байгаа. Гэтэл нэрэл ганц ч шарах авалгүй нэгийг нь ганцаараа даасан байдаг. Яалтчгүй л даалгаврыг толгойлж байгаа хүндээ итгэл давхуйцл юм. Бүлгүүд уулзаж дулааныхаа талаар ярилцсан. Үндийнэ байгууллагын энэ алхам надад таалагдахгүй байна. Сэрсэн нэгэнтэй тулдах туршлагагүй хүмүүсийг энэ даалгаварт оруулсан нь түүнээс болж дайсанд давуу тал олгож бусаддаа саад болж байна. Анх би хэлсэн туршлагагүй хүмүүсийг шууд энэ даалгавраас явуул гэж. Толгойгчийн хөвд чи үүнийг хийх ёстой. Мирия, би чамаар толгойлуулахаас татгалзаж байна гэсэн саналыг гаргадаг. Флора хариуд нь энэ тулаанд нас барсан хүн хэр олон байна гэхэд маш хүнд шархагдсан хүн бол байгаа, өгсөн хүн бол байхгүй гэдэг. Тэгсэн үүнийг овжин ашиглаж одоо ингээд бүгд туршлагатай болчихлоо гэж Үндинэг шахдаг. Үндинэ бууж өгөлгүй ямар ч оронтой дугаартай байсан. Энэ тулаанд хинч амархан өгч болохоор байдалд байсан. Ийм арга хэрэгэлсэн байлаа гэд дараагийн тулаанд энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй л багш хэмээн зөрүүлсээр л цаашаа явж бодлоо. Миний бодлоор Үндинэ бусдаасаа хамгийн ихээр хамтрагчтай боддог хүн байх. Эсвэл гэлэр шиг хүндэлж явдаг хүний алдсан. За яг би угаасаа үзчихсэн болохоор хос сэлэн бариад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг сэлмэн тийм үйл учиртай. За тэгээ маргаанч дуусаж Мэра бүгдд нь амрах тушаал өгч тарцгаадаг. Дүрс Ракигийн зүгт шилжиж цаач нь хүүтэн цастай газар нэлээд ядруухан. Глеморчуудын оршуулга болсон сүүцэн тосгонд алхаж явна. Нүднийх нь үзүүрт нэг хүн явж байх шиг бүртэлцлээ. Араас нь дагаад очтол нэрэл нэг охин цасанд алхаж байтал гинэт дээрээс нь цас нурж манай хүн түүнийг аварна. Түүний дээрээс нь босохдоо царайг нь харж алмарж байхдаа гинэт түүнийг мөөмдөж гисэн байгаагаа анзаардаг. Энд гэхдээ бас зайтэр шүү. Клэрийг бас үнссэн байдаг. Энэ аним дээр гарч байгаа хамгийн их романсыг энэ банд л хийж идэх үү. Ямар ч байсан манай нөхөр бол ичимгүүрэн балаараад л байж байтал тэр охиныг хариуцаж яваа хүн бол та энд байсан юм уу гэд гараад ирнэ. Өгн түүнийг үнэхээр сайхан үнэтэй юм а гэж авнаа. За тэгэхээр ер нь ойлгомжтой байгаа зү тэ. Хөв тавилангийн эргүүлэг дандаа л тоглож байх. Тэр бол ганц эвэрт Пришила. Харин нөгөө ир бол газрын гавын адгуус Альфенси мөнгөн хаан Ислей баймаа. Хүүгээс чи энэ нутгийн хүн биш болтой гэж асууд. Хүү тийм ээ би зүүн нутгийн хүн. Хүн хайж яваамаа дам ярианаас энэ хавар байгаа сурагтай байсан. Тийм үү. Тэгэхээр тэр чамаас зүүн нутгийн дулаахан үнэрийг үнэрсэн бололтой. Удахгүй түүнийг зүүн рүү авч явнаа. Түүний төрсөн нутг нь байгаа юм гэж хэлдэг. Энд хүүтэн байна. Түүнийг харж хандхад надад түр туслахгүй биз. Тэр чам сайн байгаад байна л да. Гэсэн чинь нөгөө хүүчээр нь за тгий гэж авсан үе. Тэгэд угаасаа үгүй гэсэн бол өгөх л байсан байх л та. Нөгөө Пришила ч бүр хөөе. Ракигийн ингэрт нь нэлхраад л нилийн дотн болчихсон шинжтэй. Ислич чиний зүүн зүгийн өнөр нутгийг нь санагдуулаад байх шиг байна. Тэр хинтэй ч юм ойр байдаггүй. Цуг аялж аваад баярлалаа гэдэг. Хэсэг бүлэг хүмүүс тэднэртэй таарч ойролцоох пята тосноор битгий дараарай. Клеморчуу цугларчихсан байлаа шүү. Тойрч яваарай гэж сануулдаг. Раки харин тэнд клэр байх магадaltaй юм байна гэсэн сэжүүрийг аваад шууд хөдлөх гэтэл Ислээ тэр үлээрээ бид ч бас Питер руу явж байгаа. Тэр болтол Пришилад хань болоод явчих гэсэнд нөгөө талд туршлагагүй Клемор руу цугларчихсан үхэх эсвэл сэрэх аль нэг сонголттой бид нүүр тулгарч байна гэдэл. Бурж өвч байсан чинь хажууд нь унтаж байсан Үндинэ муусан ялагдагчд битгий жон гэлцгээгээд байгээд гараад явлаа. Үндинэ агуулхад орсон байх ба Дэнэв гимсэн зэвсэг хэрэгслээ солихоор эрэхтэй дарав. Үндинэ түүнийг оруулахгүй зандарч гарна. Чи битгий олон толоо юм асуугаад бай. Гэхэд Дэнэв юу гэж зогсохоо үргэлжлүүлэн хоёр дахь хэлдэ хаанаас авсан юм. Бидний булсны шулууг оролдог зүйлийг мэдхэл байлтай гэж асуултаар болж шаналгаагаад л байдаг. Түүнийг үг сонсолгүй байгаа өрөөлөө нь алхаж эхлэхэд түүнийг битгий ойрт гэж зандчих эхлэх бөгөөд ямар нэг зүйлийг нуугаад байгаа юм шиг л. Дэнэ үгийг нь үл тоон шууд очоод хаалгыг нээгээд хартал нөгөө чанга хатуу биетэ Үндинэ чинь булчин шүрмс нь алга болчихсон. Ойлынхаа бяцхан охин болцсон байж идэг. Чи сэрхээд өгсөн тэр муусан үзэшгүй чөтгөрүүдийн нэг болохоос айсан. Өөрийнхөө хүч муутай байснаасаа болоод өөрийн чухал хамтрагчаа алдсан гэж өөрийгөө буруутгаж явдаг. Мөн чи өөрийнхөө ёмоо хүчийг булчинлаг харагдуулахад ашиглан байгууллагаас хоёр хилд ашиглах зөвшөөрөл авсан байна гэж нэгт харсан аятал хэлж байгааг нь Үндинэгийн дургуцал зөв гэдгийг нь батлаж өглөө. Яг энэ үед агуулхад өөр Клемор орж ирэх бөгөөд Дэнэ Үндинэг хамгаалж нууцыг нь хадгалж өгдөг. Флора Клэрийг дуудаж төр уул затхыг гэд нэг газар дагуулад ирлээ. Би нэг зүйлийг анзаарсан. Чиний баруун гар чинь өөрийг чинь биш байна. Яг харахгүй тэр техник бол урдын цагийн хурдан илд Еленагийнх байсан. Дөрвөн зөрчигч Тересаг устгахаар яваад сургахгүй болсон хүн. Тэр одоогийн дугаар 2-оос хүчтэй. Би боддог байсан юм. Салхи зүсгэгч миний илдтэй. Учир бол яах вэ гэж. Чи хаанаас авснаа хэл. Үгүй бол гэд илдээ суулгах гэхэд гэнэт дундуур нь Жин орж ирлээ. Флора Жинт хандан энэ таны оролцох хэрэг биш байлтай. Би түүнд амь насны өртөө. Клэрийн урдаас хэлмээ далаавал эхлээд надтай уулзраа олох болж тэ. Клэр түүнийг болиулаад
Флорад Еленагаас түр зээлсэн гэдгээ хэлж, мөн Пришилагийн толгойг авахыг маш их хүсэж байгаа гэд хуучин дурсамжаа хуваалцаж, ямар ч байсан Демид улаанаас зайлсхийж чаддаг. Ислэ модон дунд Регалдо гэх нэгэнтэй уулзаж байх ба энэ нөхөр бол Петагийн дайралтыг хариуцсан гар байжээ. Тэр босон зүйлийн мэдээллийг түүнд дамжуулж Ислэ харин түүнд Петад нэг ч амьд хорхоо шавж битгий үлдээ. Юу ч үлдээлгүй бүгдийг нь устгах гэж лөндөн буулгадаг. Маргааш нь болж Раки Ислэ Пришила гурав морьтойгоор Пета тусганлоо Раки хүү дотроо Клерийг байгаа гэж найдлага тавьсаар хөдлөлөө. Пета тусган дахь Клеморчууд ирж буй аюулын нүргэнийг хүлээж тэд өмнөх хэдтэй харьцуулшгүй бололтой хэмээн бодож сэтгэл зүрхээ чангалан хүлээн. Энэ удаагийн довтлогоонд илүү хүчтэй, илүү олуулаа. Бүр Ислэгийн армийн хамгийн хүчтэй гэсэн 27 сэрсэн нэгэн дээр нэмээд Регалдо гэх удирдагчтайгаа ирж явна. За юу л болдог бололтой энд ч. За тэгэхээр тулаан эхлэхээс өмнө нэг дүгнэлт хийцгээе бүгдээрээ. Пета тусганд 22 Клемор ирсэн байгаа. Үхсэн Клемор байхгүй ч зарим нь хүн чаргатсан Йомогийн армиас 27 дээр нэмэх нэг. Тэр нэг нь бодвол бусдтайгаа харьцуулшгүй хүчтэй байж таараа биз. Тэд энэ давалгааг хэрхэн давж гарах вэ? Бүгдээрээ хард суухал үлдлээ. Клеморчууд дайралтаа бэлтгэн хүлээж байтал байшинд нуугдаж байсан. Хэсэг бүлэг Клеморуудын нэгийг нь газар доороос гарч ирсэн. Йомо шууд ихний устгалыг хийлээ. Үндийнэ түүний Йомо авраг нь мэдэрч түр анхаарал сарнсан төдийд тэдний багийн нэг гишүүн мөн адил устгагдлаа. Энэ удаагийн довтлогон бол шал өөр төвшнийх гэдэг нь мэдчилгээнээс л шууд харагдаж байна. Дандаа бас алуулаад байна гэж байх уу? Дэнэ үндийнэ хоёр нийлж ягаад нэг Йомог устгаж байгаа л харагдана. Ингээд ер нь бол туршлагагүй Клеморууд нь цэвэрлэгдэж байгаа болтой. Манайхан багаараа багийн тоглолт харуулж эхэллээ. Үндийнэ торгож байх оронд нь бусдын довтлох. Жинэгийн багийн бусд нь анхаарлыг татаж байхад Жинэ довтлох мэдчлэн тулааны үйл явдлууд цугас харагдаад л яг дүүйл тулаанууд бол эхлэегүй байлаа. Нөгөө талд Ислэ болон Ракид ирэхэд Пета тосгон руу ойрт зорл. Клэр Флорогийн багч мөн адил өгөөж тактик ашиглаж нэг нөхрийг буулгаад авлаа. Холоос ажиглаж байсан Регалдо энэ тулаанч үнэхээр сонирхолтой болж эхэлж байна шүү. Хүчний зүр рүү ийм их байхад яагаад шууд дуусахгүй байна? За тэгэхээр тэд хүчтэй тав дээр хуваагдаж баг бүрдүүлсэн юм биз дээ. Эсний хавцлаас үсэрчдэг. Тэр тулаанд өөрийн биеэр оролцох гэж байгаа нь дамжиггүй боллоо. Дүр солигдож Ислэ тэр рүү шилжин. Дагаж явсан Пришила байхгүй болчихсон байгааг анзаарсан Раки Ислэд хэлж түүнийг хайхаар явна. За гэхдээ энэ нэг хэрэгтэй хэсэг биш. Бид хэд Пришилаг сэрсэн гэдгийг нь хэдий мэдэж байгаа учраас товч гусъя. Раки түүний араас дагаж очоод түүнийг сэрсэн нэгэн гэдгийг мэддэг юм. Тэгээд ална алахгүй гэж эргэлзээд сэлмээ буулгасан ч угаасаа түүний толгойг авч чадахгүй л дээ. Ислэ ирээд тэр Йомо бишээ сэрсэн нэгэн гэдэг юм. Өмнө хүн байсан гэд тайлбарлаж өгдөг юм. Цаан чинь гоё юм эхэлчихэд байхад энэ хэдийн уянган хайлал хүнд юу хэрэгтэй. Нөгөө талд Регалдо тосгонд ирчихсэн дахиад бусдаас алдмааргүй байна. Би өөрөө тулаанд оролцох болно гэд Йомо аврагаас суллаж жинхэнэ төрхтөө хөвөрч эхэллээ. Тэр шал өөр төвшнийхэн. Мирэ түүнийг хөвөрч бүг хараад таньдаг. Тэр бол мөнгөнүүдэд хараадны хаан Регалдо байна. Тэр яагаад энд байдаг лээ гэж гайхаж байх оронд нь эхнийх нь гээд Вероникаг хоёр хуваачглаа. Дараагийнх нь байвал Үндийнэ байлаа. Түүний дайралтыг хамгаалж чадсан боловч элдийг нь атгаж байгаад хоёр гарыг нь тас татаад түүний биеийг нь мөн адил хоёр хуваалаа. Тэгэхээр тэр ахалж байгаа хүчтэй гэж бодсон хүмүүсээ төрөөс дуусгаж байгаа бол. Үүнийг анзаарсан Жинэ Флорог хамгаалгээд өөрөө тулдаж эхэлнэ. Дэнив саяхан нэг найстай болсон учраас түүний үхэл түүнд хэцүү байгаа болтой. Регалдог төр ухрах хооронд Жинэ өөрийнх нь техникийг бэлэн болгож түүн рүү дайртал урдаар илүүрхэж довтлохоноос нь бултаж Жинэ цээжинд баруун гараа нэвт бүлчихлээ. Гэлэр маш их уурлаж Йомо аврагаас суллан шунган орсон ч ганцхан мангастаж унгаагаад дайралтаа үргэлжлүүлэн Флоро руу шилжиж очоод туханд нь хумсаа шигтгэн тэг голоор нь хуваалаа. Одоо ер нь багийн ахлагчтаач гэлтгүү ерөөхдөө Хелен, Дэнев, Миря, Клэр дөрвөл үлдлээ. Регалдо үргэлжлүүлэн Миря руу дайртал Клэр дайралтыг нь зогсоож Хелен Дэнев түүнийг хамгаална. Урд шугамд Клэр гарч ямар ч байсан түүнийг дийлэх бол Йомо аврагаас суллаад байхаас өөр аргагүй төрлөө. Клэрийг тоолгүй шууд Мирягийн өмнө шижиж очоод амигч нь авлаа уучлан үз гэхэд Миря юу гэж хурдан өгөхөв? Дайралтыг нь хаагаад нөгөө хэд ч хамтран тулдаж эхэлнэ. Хелен, Миря тэр чамайг онилж байна. Хоошо байж бай ганцхан чамайг л алдмааргүй байна гэд Йомо аврагоо мөн суллаж эхэлнэ. Цаана тогтоож байсан Дэнев Клэр хоёр нэг зүссэн боловч манай хоёрыг бол тоож байгаа шинж алга. Регалдо хоёр гараа алдлаад хумсаараа зайн дайралт хийлээ. Клэр Йомо авраа уншиж чаддаг болсон болохоор хаач чадлаа. Тэр буцаад хүн болж чадах болов гэж асуухт нь энэ бол түүний сонголт. Чи бидэрт хийж чадах зүйл байхгүй. Тийм болохоор жоохон амраад ав гэдэг. Раки Ислэгээс тэгвэл чи яг хин юм бэ гэж асуухад чи нэх удахгүй намайг хин гэдгийг мэдэх болно. Гарцаагүй гэж хариулдаг. Клэр Регалдо руу ихт шулуухан орлоод дайрахад Регалдо ориллоогод ямар ч нэмэргүй гэж дайралтаас нь бултахад Мири харин тулаанд орж ирлээ. Тэр хамгаалуулаад зүгээр суухыг хүсээгүй бололтой. Сүүдрийн зэрэглээгээрээ түүний дайралтыг нь гаргахад овж нөхөр шууд мэдчихдэг. Клэр дахиад л орилж дайрж ирээд довтлогооноо баригдчихдаг. Регалдо хумсаа сунгаж зайн дайралт хийхэд Клэр бултаад харин ард нь байсан Дэнев оногдоод шүүрэн шанах. Гэхдээ гайгүй хаа Дэнев чинь эдгэрдэг юм чинь.
Регалдо Мириатай үзэж байхад Хелен Клэр хоёрыг Регалдо ойртуулахгүй байдаг. Клэр Мириаг хязгаартаа хүрж байгаа. Бас тэрмүү новш түүний арга барилд дасах нь байна. Болохгүй нь би удаан байна. Яагаад миний би ийм удаан байгаа юм бэ? Ихэд дүрс буцаад ээлсээ тэр хэд рүү шилждэг. Бид энэ уулыг өнгөрчихвөл тэнд очлоо. Одоо удахгүй гэж хэлдэг. Раки нэг л цөнхөр царайтай харагдана. Аргачгүй дээ. Өөрийгөө одоо барьцааны хүн гэж бодож байгаа л да. Мирия хязгаартаа хүрчээ. Шар хавч мөн түүний хурд нь маш их удааширч Регалдо түүний ард нь гараад ирлээ. Араас дайрах сарвууг нь яаж игээд аргалж чадсан ч зэрэглээнд хүрсэн цохилт нь харин түүнд хүрчээ. Мирия экзэгтэй үед хүн шарх авчихлаа. Хелен Клэр хоёр туслахаар дайрсан боловч үнэхээр түүнд юу ч болохгүй лээ. Ислэ тэр эдийн замд Пета тосгоноос дөрвж яваа хүмүүс зүрх бөгөөд та хэд хурдан цухта Клеморчууд бидний төлөө тэмцэж байгаа ч гэсэн тэдэнд ямар ч боломж байхгүйгээд зөрөөд явчихдаг. Харин Раки тэр хоёроос салаад аль болох хурднаар очихоор морины ирчээр давхилаа. Клэр тэр хэд үргэлжлүүлэн тулцаар байх ба үнэхээр дэвшил гарахгүй байлаа. Мирия түүний ард нь шилжиж гараад завчих гэсэн боловч Регалдо анхаарлаа сулруулаагүй байжээ. Умсаа сунгаж энэ удаад жинхнээсээ түүнийг маш хүнд гэмтээлээ. Хелен Клэр хоёр түүнд санаа зовон хөдсөн боловч Регалдод хүрхэн битгийл ойртож чадахгүй байдаг. Регалдо чиний л толгойг авчихвал бүх зүйл дуусах болно гэд толгойг нь авахаар гараа далааж байх хооронд Клэр яагаад би юм удаан юм бэ? Дахиад жаахан л хурдан байсан бол бусдыг аварч чадах байлаа гэж дотроо боддог. Гэтэл гинэт сэлэм гяс хийхэд Мирия газар тунлаа. Тэгсэн Регалдогийн далааж байсан гар нь тасарчихсан байдаг. Эцэст нь нэг юм тулаан дэвшил гарлаа. Гэтэ бас хэцүү. Клэр маань энэ хүчийг олж авах төлөөс нь бас их л дээ. Цаа чин хөлөө дангаар нь сэрэж хурдан болж чадсан байдаг. Регалдо итгэмээргүй юм. Ийм нэгэн байна гэж сансангүй. Чамд анхаарлаа хандуулаагүй нь миний буруу болж гин. Тэгэхээр манай хүн одоо түүний бай болчихлоо. Клэрийг аргалж байх хооронд шархагдсан хэдийгээ Хелен нууч руу зөөж орвол Регалдо нэг гартаагаар тулдах нь хэцүү байсан тул Клэрийг зохиж өөрөөсөө холдуулан гараа эргүүлээд идгэх гэсэн чинь Хелен гарч ирээд тэгэхээр чи довтлогч төрлийн мэдтэй. Гэд түүний тасарсан гарыг юу ч хүж иргээд хайчихдаг. Хелен рүү дайрах гэсэндээ Клэр гинэт гарч ирээд элдээ далаатал хамгаалчихдаг. Регалдо эргүүлээд цавчих гэдэл Клэр бултахтаа байшин очиж мөргөөд өөрийгөө зогсоогод байдаг. Түүний бие гинэт ихсэн хурдаа барьж тогтоож чадахгүй байгааг нь анзаарсан Регалдо муу дулмиг амтан минь дахиад хид хөдлөөд чи гэмтэл шархаа даахгүй. Хөдөлж чадхаа байна шүү. Тэр үед чинь би чамааг устгах болно. Энэ удаа харин Клэр өөрийгөө зогсоох аргаа олж элдээ газарт зон өөрийнхөө хурдыг хянахыг оролдож байлаа. Гэтэ нар гарах болоогүй. Клэр хэдий хурдан босон ч Регалдо гүйцэхгүй л байлаа. Одоо ч түүнд хүрч чадахгүй байгаагаа ойлгосон Клэр үргэлжлүүлсээр л Хелен түүнд тусалж байгаа боловч олигтой бүтэж байгаа юм алга. Хелен рүү дарахт нь дөрүүнийхээ аргаар дахиад нэг гарыг нь авах гэсэн боловч Регалдо нэг аргадаа хоёр орохгүй мэдээж л дээ. Гэхдээ Клэр нэг шат агсан байдаг. Тэр улам хурдалж мөн өөрийнхөө биеийг зогсоох хэмжээнд хөлөө өдөрдөж сурж тулаан дунд өсөлт гаргаж байлаа. Регалдогийн түүнийг харах өнцөг өөрчлөгдлөө. Баг багаар өрсөлдөгчийн хэмжээнд очиж байгааг нь анзаарч Ислигээс хойш ийм тулаан хийгээгүй юм байна. Түүнийг заавал устгах хэрэгтэй. Энэ мэдрэмжийг авалгүй удажээ. Сайхан зогооцоод авъя. Тэр өөрийн Йома аврагаа чөлөөлж хүчээ нэмлээ. Клэрт ч бас нэг дутах зүйл алга. Ан маань ачтаач гэдэг үлээ. Тэдний тулаан бүр нүдэнд харагдахааргүй хэмжээнд хурдлана. Хелен туслах гэсэн боловч хурдыг нь гүйцэхгүй. Эвгүйтэл Клэрийг ч онох боломжтой болсон байлаа. Яг л тэр үед Раки тулааны талбарт ирж Хелен түүнийг тосгоны иргэн гэж андууран тулааны талбараас холдуулж агуулх руугаа оруултал Мирия түүнийг таньж юу бодож ирсэн гэж мэдэхгүй юм. Гэхдээ энд чиний хэрэг байхгүй. Чи түүнд тусалж чадахгүй. Тийм болохоор хурдан эндээс яв гэхэд Раки бит хоёр дахиад уулзах болно гэж амлалт өгсөн юм. Гэт гараад гүчгэн. Мирия Хеленийг түүний араас яв гэдэг. Ер нь бол тулааны талбарт байгаа Клэрт гай болох үйл гэж тэгсэн байх л та. Раки гарч ирээд Клэрийн хөлийг нь хараад яагаад ч тэр тийм болж болохгүй гэд уйлж яахаа мэдэхгүй харц зогссон түүнийг Хелен ойлгохгүй байна. Тэнд чиний хийж чадах зүйл байхгүй гэхэд Раки сэлмээ газарт хаяж сүхрэн суугаад уйлж эхэлнэ. Хелен хурдал үхийг хүсэхгүй байгаа бол хурдан дагаад ир гэж хэлнэ. Клэр ахаад хурд хүч хэрэгтэй гэж довтлогооноо үргэлжлүүлсээр байхад Регалдо хаагаад Клэрийг нэг сайн дэсээд авлаа. Регалдо аврыгоо дахин суллан эцсийн дайрал хийнэ гэсэн бодолтой чи хаашаач зүгтсэн би ялах болно гэд бүгд бүтэн байшаа аваа шидчихнэ. Регалдо дуусчихсан гэж бодон дайсан руугаа нуруугаа харуулхад Клэр нурангаас үсэрч гарч ирээд түүнийг басамжилсан шийтгэлийг нь хүртээ. Регалдо самгардаж эхэллээ. Клэр Йома аврыгаа дахин чөлөөлж эхлэхэд Пришилагийн байдал тавгуутж эхэлнэ. Мэдээч шүү дээ. Түүний нэг удаа өвхлийн ирмэгт аваачиж нус нулимстай нь хутгсан хүний аавра талаар нэг цацарч байхад чинь тэгэлгүй л яах вэ? Регалдо үнэхээр хүнд байдалд оржээ. Клэрийн хурдан элдний бүх цавчлалтанд нь орж байлаа. Ухаан орсон Жин болон бусд нь түүнийг хязгаар хадавж байгааг нь анзаарч түүнд санаа зовж эхэлнэ. Клэр тулаандаа хэдрхий улаарсан тул хязгаараа тавж байгаагаа өрөөч анзаарахгүй тийм байдалтай байлаа. Довтлогооноор үргэлжлүүлсээр Регалдогийн бие хэдэн хэсэг болж түүний толгой газар тунлаа. Тэр эцэст нь Арадны хаан Регалдог буулгаж авч чадлаа. Бусд нь түүнээр бахархаж их хохирол амссан ч
Бид ялж чадлаа гэд бүгд л баярлаж байлаа. Тэгтэл гинэт Клэрээс шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэхээр маш их юм авраа засарч Пришила самгарч бодилсан тарих нь яахаа мэдэхгүй морио унаад хаашаа ч юм бэ нэг газар руу дахиад өгөв. Харин Клэр буцаж чадахгүй арай ядан өөрийгөө барьж байлаа. Тайвшруулахаар очисон Хеленийг ч нэг завчаад авав. Болохгүй байна. Наашаа ортож болохгүй шүү. Миний бие удирдлагаас гарчихлаа. Буцаж чадахгүй байна. Хелен, чамаас гуйх зүйл байна. Миний толгойг аваад өгөөч. Би аль хэдийн сэрчгсэн буцаад хэвийн болж чадахгүй байна. Аль хурдл гэж хэлдэг. Хелен, битгий тэнэгт. Би чамааг бүрэн сэрсэн гэдэг чинь санал нэгдэж чадахгүй гэж бодолж байх оронд нь Клэр нэмээд л хоороод байлаа. Дүр солигдож Пришила хэдлэг болсон тосгонд ирчихсэн. Цогцнуудыг харж байхдаа өөрийнхөө хэн болох ямар зүйлийг туулж энд зогсож байгаагаа санан тийм ээ. Тэр новш. Яагаад тэр одоо хүртэл амьд байдаг лээ гэд өөрийнхөө сэрсэн төрхөндөө хөөрч эхэллээ. Нөгөө талд Клэр өөрийгөө арай ядан барьж Хеленээс дуусгаж өгөхийг гуйсаарл. Тэр дотроо Раки амлалтаа зөрчих болох нь дээ. Би чамайг ганц л удаа харахыг хүсэж байна гэж бод. Хелен арай гэж шийдэн түүний толгойг авах гэж байхад нь маш хүчтэй өөр юм аврааны урсгалыг мэдэрнэ. Клэрч мөн адил түүнийг шууд таних, юм авраага чөлөөлж түүний зүг сэрж буй дөрөхтөгөр яваад өглөө. Нэг зүйл хиллүү ялаа сандгүй. Пришила гэж нөхөр өөрийгөө сэрсэн гэж бодоагүй байгаа. Харин ахыг нь гэр бүлийг нь алсан Йомаг Тереса буюу Клэрийг гэж бодоод байгаа хгүй юу. Нэг өөр газарт Галатиа алхаж байх бөгөөд Клэрийн Йома аврааг мэдэрсэн бол явж байсан газрынхаа эсрэг зүргүүр явах гэтэл даалгавар олгогч бидний энэ ажилд хүн хүч дутагдж байна. Хайчих гэвч тагнуул хийх хэрэггүй. Хойд нутагт экспедицийн аяны хүчнийхэн хойд зүгт байгаа. Хийж байгаа зүйлтэй л төвлөр гэдэг. Мэрэ Клэрийн Йома аврааг нь дагаад явхаас өөр арга байхгүй. Бид түүнийг буцааж чадах болно. Тэр ч гэсэн тийм бодолтой байгаа болтой гэсэнд Дэнэ өндийнэтэй салах ёс хийж найзынх нь элдийг нь өөрийнх нь босны чулуу болж. Харин би таны элдийг аваад явах болно гэд бэлэн боллоо. Өндийн нэдэгтээ бас дажгүй дүрсэн те, мүлжүртэй. Тэд тоцгоноос гарч цасан шуурганд өндөр уул руу мацаж яваа харагд. Шуурган дундаас нэг хүн харагдаж эхэлнэ. Тэгсэн харин даалгавар олгогчийг мураад Галатиа хүрээд иржээ. Йома аврааг мэдрэх хүчээрээ түүний давхаар хүн байгууллагад одоогор байхгүй штэ. Тэр хидэд зам заахаар ирж. Тэд Клэрийн одоо байгаа газрыг нь яг цав мэдсэн учраас шууд хөдөлж эхэллээ. Харин Ракиг би энэ багч гэсэн тэгэрсэн. Чи нүрээд байгаа газар руу хөдөлгөхөр боллоо. Би гэхдээ нэг зүйлийг юусоо ойлгохгүй байх юм. Энэ Раки очиод яг юу хийх юм? Гэхдээ энэ нөхөр очиод нэг новшоо хийдэг л дээ. Тэр зүйл нь бидний хиндэн ч таалагдахгүй. Клэр болон Пришилагийн тулаан инхүү Ислэг эрцээ бүртгүүлснээр эхлэхэд бэлэн боллоо. Пришила миний аав, ээж, ах гэд бусдад хийсэн зүйлийн чинь төлөө чамааг устгаж тус болж өгье гэд Дими бала бодолтой итгэж гисэн ярьж эхэлнэ. Нөгөө өөрийн бодол өөртөө зөв гэдэг нь одоо энэ үү. Клэр төрүүлж хөдөлж түүний ард нь гарч ирээд сэлмээ далаатал Пришила ганцхан хөдөлгөөнөөр түүний газартаа нь савлаа. Клэр дахиад Йома авраагаас суллан хөдөлж эхэллээ. Түүний чөлөөлж байгаа Йома авраа нь уул руу хөдөлж байгаа нөгөө эддэж илхэн мэдэгдэхэр хэмжээнд байлаа. Мэрэгийн бүлэг уул руу дөхөхдөө Клэрийн талаар буу хаална. Миря Хелен Дэнэ хоёроос ягаад Клэрийг 47 буюу сүүлийн дугаарыг өгсөн юм бол гэж бодож байсан нь. Хелен тийм ээ тэнцвэргүй дугаарлаж ийл гэж бодсон. Мира тэгж дугаарсны шалтгаан бол Клэр бидэнтэй адилхан хагас хүн хагас юм биш. Түүнд Йомогийн бие цусыг нь суулгаж өгөөгүй. Гэхдээ тэр гарцаагүй тулаанч. Тэр тулаанчийн нэр бол гэд нэрийг нь хэлдэггүй л дээ. Гэхдээ Тереса гэдэг нь бол ойлгомжтой. Клэр ямар ч хамаагүй аргаар Тересатай холбогдохыг хүссэн байх. Мэдээж энэ үйл явдлыг байгууллага үгүйсгээгүй нь тодорхой. Тэр туршилт болсон. Тэд Йомогоор биш нэг тулаанчийг нөгөө тулаанчаар бүтээсэн. Энэ янзаараа тэр тулаан жигдрэхээс өмнө сэрэх болно. Тэгвэл Пришилатай хүч тэнцүү болно. Пришилаг яллаа гэж бодоход нэг ёсондоо Клэрийг алах эсвэл бүр Клэрт бүгд хядуулах нөхцөл байдал үүсч болно. Клэр Пришила руу довтлосоор л байсан боловч түүний хаач хүрэхгүй байлаа. Пришила бүр гайхаад "Ачи юм аа. Чи ийм сул дорой байсан билүү? Үнэхээр таагүй хэрэг байна шүү. Дреса сан" гэждэг. За энийг төөрөлцсөн амтны яриаг сонсож стрессдэж яах. Клэр түүний нэрийг нь сонсоод босож ирээд хурдан элдний аргаа ашиглан элдийг нь хавьж чадсан боловч далавчаа ургуулж өөрт нь хүрэхээс өмнө бүлээд авдаг. Клэр зөөгцсөн хэсгийг нь таслаж дээш үсрээд эгч дээрээс нь дайрахад Пришила ганц эврээ ургуулan түүнийг гидсрүүн зоож цусыг нь амталж газар чидэд "За тэгэхээр бүх зүйлийг энд дуусгацгаая" гэд далавчаа ургуулж бүслээд уруугаа сунгаж жичээд "Би чамд хэлчихье. Чамааг ямар ч үед маш амархан алж чадна шүү. Баяртай Тереса сан" гэд түүнийг яг дуусгах гэж байхад Хелен дундуур нь орж ирээд хуруунуудыг нь таслаж түүнийг аварлаа. Пришила өвдөж байна уу гэснээр зогсож байсан хадыг нь нурааж халуун лав руу унгаах гэж байхад нь энэ удаа Миря түүнийг авраад Пришилатай нүр тулахаар урд нь зогсоход Пришила бүгдэд нь өдрийн мэнд би бол байгууллагын дугаар 2 Пришила байна. Харж байгаагүй хүмүүс байх чинь та нар шинээр элсэгчдүү гэж асуудаг. Миря тэр бүдэлчихсэн байна. Та хоёр талаас нь бүсэл би урдаас нь толгойг нь авахулна гэж дайралт эхэллээ. Хелен Дэнэ хоёр талаас нь ирэхэд
Пришила хамгаалж урдаас нь дайрсан Мэри руу эврээ сунганд дайрахад зэрэглээ ашиглан ард нь гараад нэг далавцыг нь завчлаа. Бас ололттой шүү. Клэрийг бодвол. Хилэн муу Яма ч нэгэд хэлчихсэн чинь би Яма биш шүү. Бүгдийг чинь хааландаа гэд аврагаас суллахад долгионд нь мань гурав арай ядан тэсэж тогтож үлддэг. Долгионы дараа харсан зүйлдээ тэр гурав нүдэндээ ч идэх хэрэг үзүүл боллоо. Үнэн дээр Пришилагийн төрх нь бүрэн сэрсэн төрхөнд биш байжээ. Тэр дахиад хөвсчихэж. Тэр гаднаасаа бол илүү том, илүү урт ивэртэй, илүү урт үстэй болж. Хилэн Дэнэв хоёр талаас нь дайрахад бас илүү хурдтай болжээ. Бултаа дээр нь гарч ирээд далавчаа дэлгэн өргөсөөр галлаа. Хэсэг хааз зогсож байгаад байршлаа солилоо. Тэгсэн ч үйлчилсэнгүй. Тэд гэмтэл авч эхэллээ. Мэрия чанга дээрээс нь далааж байгаад хажууд нь сүүдрийнхэн зэрэглээгээр гарч ирэх гэсэн боловч гарч ирэх газрыг нь харахчгүйгээр түүнийг барьж аваад умсаа эзэнд нь шигтгэж базлаа. Үүнийг харсан Дэнэв сэлмээ барьж байгаад үзүүрээр нь Пришила руу шидсэн боловч урууныхаа залаагаар барьж аваад Хелений гуй руу зоочих. Дэнэв түүнийг зоосон сэлмийг нь суулгах гэтэл хоёр гарыг нь бугуугаар нь тасалчихлаа. Мирия дэмийл хашгирсаар байлаа. Хелен гуйндаа зоогдсон сэлмийг арай ядан суглаад эрэг тоглохоноос нь мултарч чадлаа. Гэхдээ буцах дайралтаар нь нэг хөлөө алдчихлаа. Мирийг дахин нэг хумсалж атгаад хог шиг л газар таялаа. Одоо Клэрт туслах хөнгөө боллоо. Бүрэн сэрж үзэхээс өөрөөр өшөөгөө авах аргагүй болох шиг. Клэр найзуудаа аварч чадахгүй. Тересагийн өшөөг авч чадахгүй. Би ийм газарт үхэх гэж юу? Үгүй. Би түүнийг заавал алах болно. Тэгэх гэж л би дулаанч болсон гээд дахиад Яма авраага чөлөөж эхэллээ. Тэр өнөөдөө нуруундаа олон хатгууртай болсон байх ба Раки Жин хоёрыг эрэгтэй зэрэгцэн дараагийн хувиралдаа орлоо. Пришила Клэрийн хувирсныг нь хараад Яма байна. Өшөөхгүй дээ. Аавыг минь, ээжийг минь, ахыг минь алсан чамааг гээд эндүрлэлтэд хөдлөгдөн хашгирахад Клэрч мөн Тересаг алсан чамааг өшөөхгүй дээ гээд буруу зөв ойлгосон. Өш онцонгийн тогоон дах хор буцалж савнаасаа хайллаа. Пришила агаараас өргөсөөрөө галж эхлэхэд Клэр бүлтэн хажууд нэрээд хурдан элднийхээ аргыг ашиглаж довтлогоо хийхэд одоо түүнд хүрч чадаж байна. Дайралтыг нь зогсоож өөрөөсөө холдуулаад дахиад өргөсөөр галж эхэлнэ. Одоо харин тэнцүүхэн дулаан гараад байна уу? Пришила гараасаа ногоо сэлэм гаргаж Клэр харин нуруунд дах шилбүрээрээ ч бас сайн ашиглаж үзэж дарж байна. Энэ хоёрын дулааныг хэсэг харуулчихдаг юм л үү? Копирайт авчихдаг юм болов уу? Хоёр авцсан болохоор айгаадах юм. Тулааны дундуур Раки, Клэр, Пришила яагаад хоорондоо тулдаад байгаа юм бэ гэд бүр уйлж "Гуй одоо болиоч" гэж хашгирна. Клэрийг овоо үзээд байгаа юм болов уу гэж бодсон чинь Пришила өөдгөртэй юм а гэснээ түүнийг бариад авлаа. "Чи Тереса биш байсан юм уу? Гэхдээ адилхан үнэртэй юм. Тийм болохоор үхэх гээд дээш нь шидэж өргөсөөрөө шивж галлаад доош унахт нь толгойг нь авахар шумблаа. Клэр Тересагийн үхэх үеийн дурсамжийг нь санаж ухаан ороод төрүүлж газарт бууж буцаж дээш үсэрч Пришилагийн хойно нь гараад нуруунд дах шилбүр болон гар дах сэлмээрээ сийчж галлаа. Энэ үед Пришилагийн нүдэнд Тереса харагдаж тэр айж хүн төрхөндөө буцаад орно. Ракитай анх таарах үеийнх шигээ ой сарамжаа алдчихав. Пришила үхтлээ айж дагшин живчирч байхад Клэр түүний толгойг авахар зэхэж байлаа. Гэтэл Клэр гэсэн Тересагийн хоолой хальт сонсогдохч Пришилагийн урдуур Раки орж ирээд "Болохгүй Клэр, битгий ингэхгүй. Энийг одоо зогсоо" гэж гуйд. "Пришила чиний чухал нэгнийг алсан байх. Гэхдээ түүний гэр бүлийг ч гэсэн Яма алсан. Харин одоо амьд үлдсэн хэдэн нэгнийг алахаар оролдож байна. Хэрвээ чи Пришилаг алчихвал Ямагоос үрцэх болно. Тэгж болохгүй гэдэг. Ёо, what the fuck. Миний л бодол шүү заяа. Клэр буцаж чадвал Клемор угаасаа л Ямаг алдаг ажил хийдэг. Буцаж чадахгүй байлаа гэхэд хоёр Яма бие биенийг аална. Энэ банд одоо яг юугаа аашаад байна. Анимын турш ямар ч тусгүй байжснаа өшөөгөө авдаг дээр нь гай болдог гинэ. Клэр амандаа чамайг аландаа. Тереса гэдэл байдаг. Өөрхөнт. Тэр хоёр удаа хэсэгчил сэрэхтэй ухаанаа алдахгүй байгаагийн шалтгаан нь Тереса гэсэн хайр түүний өшөөг авах гэсэн сэтгэл ийм хүчтэй байгаа болохоор өдийг хүртэл хувирчгаад
бие өдөрдөж чадаад байгаа. Раки түүнийг тэрч аваад болохгүй гэлээр битгий би чамайг хамгаалах болохоор эцэг хүртэл хүн шиг амьдраач гэж хэлэхэд нь гэлэр дотроо дурсамжуудаа сансан ч нуруунд дах хатгуурууд нь эсрэг байгаа бололтой. Дайрахад бэлэн болдог. Жин Ракиг татаж аваад өөрөө өртчихлөө. Гэлэр яаж байгаа юм Жин? Тэгэхэд тэр үеийнхээс эсрэгээрээ байх шүү. Гэлэр чи намайг сэрчгсэн байхад буцаагаад хүн болгосон. Тэр бүгдийг чамд буцааж өгөхөр ирлээ. Буцаач гэлэр чи юм чин чадна гэж өөрийнх нь үгийг өөртөө буцааж хэлдэг. Өөрийнхөө Яма авраг минийхтэй тааруул. Тэгэх юм бол би чиний Яма авраг чинь буцаах болно. Жин тэрийг ивэл чиний би дийлэхгүй. Одоо хожимдоогүй байна. Хурдан надаас холд. Үгүй гэлэр би аль хэдийн үхлийн шарх авсан. Миний үхлийг битгий димээ үрээч. Чиний аварсан энэ амийг чамд зориулахыг минь зөвшөөрөөч. Алив гэлэр өөрийнхөө авраг надтай тааруул. Жин болооч. Чи надад ямар ч өргөө. Чиний ам бол чиний өөрийнх чинь. Бол битгий гэж эсэргүүцсээр чи өгөх юм бол надад амьдрах шалтгаан байхгүй гэдэг. Харин хариуд нь Жин чи олох болноо. Ард үлдэж байгаа хүмүүст чи хэрэгтэй. Тэд л цаашид чиний амьдрах хүсэл. Тэд чамд итгэж бас хүлээж байгаа. Би ч бас тэдгэр хүмүүсийн нэг нь амьдр гэлэр. Чамтай уулзсандаа баяртай байна. Гэлэргээд энэмсэглэл дүүрэн амьсгал хурааж гэлэр харин буцаад хэвийн болж чадлаа. Жин чи яагаад үүнийг хийж байгаа юм гээд гонигтайгаар тэрэн уйл. Энэ эм орлын байдлыг гинэт хэвдэж мөнгөн хаан ийслээ гарч ирээд Пришилаг шүүрч аваад түүнийг ингээд орхих бодол алга. Тэр их докторгүй хүүхэд байгаа юм л да. Та бүхнээс энд болсон зүйлийг нууцлахыг хүсье. Үгүй бол гээд ааврагаа чөлөөлн сүрдүүлж Раки бит хоёр дахин учрах болно. Ил дээр тулалдах аргаа сайн суралцаарай гээд яваад өгнө. Даалгавар олгогч холоос Галатиагаар тэнд юу болж байгааг тагнуулж байсан бололтой. Галатиа гэхдээ гоё хариулт өгдөг. Тэр хэлэхдээ Пришила болон хойд зүгийн Исленар ил гарч ирсэн. Чамд өөр тайлбар хэрэггүй үстэй. Галатиагийн ингэж хэлдэг нь тэд угаасаа тэр хоёр мангасыг дийлэхгүй штэ устгагдсан гэж хэлж байгаа юм шиг л сонсогддог. Тэгсэн даалгавар олгогч тэр өгсөн үү гэж асуудаг. Мэдээж Гэлэрийг л хэлж байгаа л да. Галатиа би өөр аавраа мэдрээгүй. Би энийг л хэлж чадна гэдэг. Тэгэхээр байгууллага манай амьд үлдсэн хэд рүү нөгөө Рафаэлаг явуулчихгүй л бол чөлөөтэй болж байгаа юм шүү. Гэхдээ Галатиагийн өгсөн мэдээлэлд энэ нөхдүүд итгэхгүй л дээ. Гэлэр Жинийг оршуулад залбирцсан. Харин ард нь Раки муу банд байж л байдаг. Дүр шилжиж Мэриа Дэнэв Хелен 3 гэлэрээс зам салсан байх бөгөөд тэр хэдэж цаашдаа яхаа ярилцна. Дэнэв би өөрийнхөө ирээдүг өөрөө шийднэ. Байгууллагаас гарлаа. Өөрийн замаар явж хүчтэй болно. Гэсэнд Мэриа би ч гэсэн адилхан байгууллагыг судлах мэдээлэл болсон. Мөн өөрийн замыг хөөнгээд Хелен рүү харахад ийм зүйл болсны дараа тэнд буцаж очино гэж байхгүй шүү гэсэнд Дэнэв тэгвэл надтай хамт яваач гэж урьдаг. Хелен хариуд нь Дэнэв чи ч өөрийнхөө замаар би ч өөрийнхөө замаар явна гэд тэд ч мөн адил эндээс зам салахаар болж хизээ нэг өдөр гихгүй дараа таарвал эсэн мэд байгаасаа гэж өрөө игээд андлаа баталгаажуулна. Гэлэр босож ирээд Раки уучлаарай. Цаашид дагуулж явж чадахгүй. Чи аюулгүй газар байх хэрэгтэй гэсэнд Раки толгоос гисэрнэ. Би байгууллага руу буцах бодол алга. Миний одоогийн аян зам хуушнаасаа илүү хүнд эцүү байх болно. Тийм ч гэсэн хамт явмаар байна уу гэж асуугаад Гэлэр би үргэлж чамтай цуг хамтдаа байх болно гэд муу нусаа эдмэр чин тэврээд авлаа. Галатиа ямар ч байсан хойд нутагт явж байгаа харагдана. Яг зоригтойг нь бол мэдэх юм алга. Гэхдээ манай Гэлэрт бол сайн штэ. Гайг бах. За ингээд Клемор аним маань дууслаа. Манга нь 27 волюм, 155 чаптертай юм байна лээ. Энэ 26 анги дээр зөвхөн 10 волюм, ойролцоогоор 50 чаптер үйл явдал гарч байгаа юм байна. Тэгэхээр энэ 26 анги бол зүгээр л эхлэл шүү манайхаа. Нэр аним дээр бол season 2 гэж бол байхгүй. За гэхдээ хэдүүлээ нэг жоохон таамаг гаргацгаая. Минийхаар хамгийн сонирхол татаж байгаа хүмүүс бол урдан элд Елена. Яг өгсөн үү? Мөн Флоро Еленаг одоогийн дугаар 2-оос ч хүчтэй гэсэн. Тим хүн Рафаэлаг яахлаараа ийм хүчтэй хүн дугаар 5 байдаг юм гэсэн. Тэгэхээр байгууллага яагаад түүнийг дугаар 5 гэж дугаарлсан бэ? Бас одоо байгаа байгууллагын дугаар 1 гарсангүй. Дахиад нэг мэддэггүй газрын гавийн адгуус гарсангүй. Газрын гавийн адгуусууд яах гэж харим цуглуулж байгаа бэ? Хоорондоо дайдах гэдэг нь үү? Байгууллага руу дайрах гэдэг нь. За тэгээд сүүлд нь дахиад нэг зүйл. Ислэ Ракиг их сонирхоод байх шиг байлаа шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр таамаг шүү. Тэр Ракиг арай өөртөө адилхан сэрсэн нэг юм болгочих юм шүү. Эсвэл ямар нэгэн байдлаар Йомагийн хүч өгөх юм шүү. Тэгэхгүй бол энэ ч Раки ямар нэгэн байдлаар хүчтэй болж дэвшихгүй бол Клерт ингэж байнга чирэгдэж амьдрна гэж одоо байхгүй шүү. За тэр ч яг манайхаа өөрсдийнхөө хамгийн доор үлдээгээрэй. Дараагийнхаа анимаар уулзъя. Энэ бичлэг нэрээ 10,000 лайк хүрвэл мангаг нь орчуулж хүргье гэж бодсон байгаа шүү. Баяртай.